Сайн мэрхэн бүд үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань инфо эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болгоос Урхны хүү баярлалаа. Яа, яг ингээд пэдгээл бурхны хүүгээд орсон чи бас нэрээ бас. Иймгүй байж гэдэг. Иймгүй хогвэ тийм биш. Яа, энэ дөргөө. Чиш тэгтээ бас л хөгжилтэй хүү юм аа юу. Ах юу байсан аахгүй юу? Талбай дээр би нэг өөртөө бурхны нэг хүү гэж нэр би ч өөртөө өгсөн шүү дээ. Тэгээ явж байгаад нэг одонгоогээ та таних хөлөө нэг ах юу яваад байдаг аахгүй юу? Тэмцэгч манай лайв чинь чаас. Би ч нөгөө өөрөө уцаа хасаагаал бурхны хүү байна гэдэл ингэж яхад. Тэгээд уцаа унтраачдаг. Намайг хинч бурхны хүү гэж дууддаггүй. Тэгээ талбай дээр явжсэн чинь нэг хүү бурхны хөө гэд аймаар чанга орилтгийг би мил гайхаад бүр ингэ зогссон шүү дээ. Яг ингэ өөрөө бүр тэрдээ такраад. Гэхдээ би анх удаа сонсож байгаа юм чи. Ингээд яг ингэ нөгөө бигээд эргэчих болтгоо яг ингэ гүүч гэж болтгоо ингэ зогсчтой юм шүү дээ. Тэгээд нөгөө хин чи ирээ тэгээд нэг гацчихсан байхгүй. Сая бас яг тэгж шин. Нэгдрүүлээд орж байгаа хүнд их чи ямар эвгүй байд юм бэ те. Тэгтээ яг нөгөө бид нар чи нөгөө чиний лайвыг үзсээр байгаад тэгээд сүүлдээ ингээд сая баг ингээд би бүр ингээд инерцээр өөрөө гараа явчихсан шүү дээ. Тэг ямар нэг Баярбаатар зүгээр тэг Монгол улсын иргэн Баярбаатар гэж зарж болно шүү дээ тий. Тэгвэл цаанаасаа л ингээд шууд бурхны хөнгөл явчихсан шүү дээ. Тэгдэг байх уу. За нэвтрүүлгийн хөрлөгийг хүлээж авч хурцж ирсэн Баярбаатартай маш их баярлалаа. Ингээд шууд бэлгээ эхлээ гардуулна тий. За бэлгээ эхлээ гардуулна манай Zebra Select компани маань за энэ гарын бэлэг. За нөгөө алдарт Столичны. За. Тэ Столичны брэнд маань тэгэн гууд нөгөө өгөрцөйтэйгөө энд нь хундагтайгаа за энэ Столичныгийн маань нөгөө нэг Северн. За. Анх удаа харж шин. Маш одоо нөгөө цэвэр тунгалгийн хууль мойл гэдэг одоо ерөөсөө эн чинь маш тий Оросын одоо Столичны ч юм бол алдартай брэнд шүү дээ. Одоо бидний өвөг дээдэс эмээ өвөөний үеэс л анх энэ ч одоо хэрглэж итсэн 1938 онд анх үйлдвэрлэж эхэлснээс хойш ерөөсө чанараа алдаагүй дэлхий дээр өнөөдөр Орос водкогийн готлоход хамгийн дөрөнд Столичны шүү дээ тий. За энэ ч одоо ямар ч амар сав суулгатай юм байдгийг бэ. Тэгэлгүй яах вэ? За энэ ах зарчвал хэдэн төр болох вэ? Аас дэлгүүрийнх нь үнээр л явах байлгүй дээ бодвол. Бас тий. Гэхдээ тийм ч бас ханьш жоо өсөн шүү дээ. Бурхны хүүгийнх. Тийм шүү дээ. Тэгээ халамцуу ярианы гал хоёр ах өгсөн. Тий. Энэ битэрийн нэр мэр ингээ яхлаа чи бас бүр нэмэгдээ. Сөвнэр маркийн. Бүр нэмэгдээд наа чи тэгэхээр чи бүр энэ өгөрцөн яад байх. Өгөрцөн бол мэдээж нөгөө нэг Орос одоо уух соёл. Тэгээ Орос уух соёл ч юм бол нөгөө нэг хям, тэгээд өгөрцөө, тэгээд нөгөө гой гахаан нөгөө нэг саалоо малоо тий. Энэ бол ориг Орос өгөрцөө явах нь шүү дээ. Тий. Энийг өөр ичдэг юм уу? Тэрийг авангуудаа юу? Тэрийг авангуудаа. За Zebra Select-тэй баярлалаа. Тэгэнгүүт одоо манай халамцын ярианы нэвтрүүлэгтээ мөн хамтарч ажилладаг одоо энэ Jelly Shot гэдэг ингэ байж байгаа. Энэ хараа их ийм сонирхолтой бүтээгдэхүүн. Одоо бас нэг гоё юм шин уух соёлыг чич нөгөө нэг ингээд энэ тэнд нөгөө хятад метод явахаараа ингээд хөөе дуракота гэж загнаад идэв шүү дээ. Та нэг энийг барьж байгаа нэг загнано гэж тий. Шин бүтээгдэхүүн ингээд Jelly мөртлөө shot. Яг нэг shot-ороо. Shot гэж юу яах? Одоо тэгээд нэг таталтал юм шүү. За. Slap гээд нэг таталтал юм шүү. Гэхдээ энэ чинь тэгээд наач нь алкогол юм уу? Алкогол. Тэгээд юм Jelly тий. Тэгээд Jelly Shot гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо ялангуяа одоо нэг шинэ үеийн залуучуудад тийм ээ нөгөө жинзи үеийнхэн бол нөгөө өндөр градустай одоо ингээл Stolичны ч юм уу эсвэл бол одоо ийм Black Ram гэдэг ийм хатуу сарахад хүртэж чаддгүй энэ залуучуудад бол сав гэдэл айгүй өөрхөн гоё болдог. За ингээд Jelly Shot-о бэлгэлнэ. Би хүүхдүүдтэй та нэг юм аваад үлдчихв. Энэ бүгд бүртгээд тий. Энэ яг галаах яг яаж байгаа вэ? Гүүцт юм өгж байгаа шүү дээ. Зөөлгөө уучлаарай. Хин марч шүү. Black Ram гэд халамцсан ярианы нэвтрүүлэгтээ одоо манай Organic Beverage-ийн албан ёсны оруулж ирдэг бүтээгдэхүүн тэгээд Шотландын одоо цэвэр яг спиртээр Болгарын одоо царс модон торхонд насжуулж үйлдвэрлэдэг ийм Vermouth зэрэглэлийн Bourbon виски байгаа. За ингээд Bourbon виски. За баярлалаа. За одоо би Крама.
Үш болоогүй мах. Болоогүй байна. Хинчин. Ороод тэмэр юм шүү. Бэн ороод тэмэр юм шүү. Хадамцын хоёрын нэвтрүүлэг юм Сах энэ чинь тий. Энэ Eco Meat гэдэг Оо, брэнд байгаа. Тэгээд бид бүгдийн нөгөө нэг сайн танил Тактуритан, Жиюг, Бүлгөөги гэдэг энэ нөгөө солонгос үндэсний хоолыг манай Eco Meat бол хамгийн анхны брэнд ч хөлдөөсөн хүнсний. Оо тийм үү. Тий. Тэгээд ерөөсөө солонгос үндэсний хоолыг танаа гэрт гэдэг урайнд ор явдаг. За өнөөдөр энэ чи авчиад. Оо сайхан. Оо халамцсан ярианд ороод ирлээ гээл. Халамцсан ярианд ороод ирлээ. Халамцсан ороод ирсэн чинь. Тийм ээ. Халамцсан ороод ирсэн тэгээд халамцсан ярианд орсон юм аа гээл. Оо тий. За Мофигийн эхнэр зүгээр бөөн баяраа. Мофигийн энэ хүү юу маань бол тамхинууд бол бүх юунд нь төхөөрөмжөнд таардаг юм байна. За тэгээд энд нь болохоор юу ах шиг вэ? Чи бас тамхи татаад байдаг байх шиг байлаа шүү те. Айкосик тий ер нь бол янз. Тэгээ энд нь бол одоо нөгөө юу ах шиг байна. Веб тамхи ах шиг байна. За тэгэл одоо энд манай Мофигийн гарын бэлгээ ингээ баярлалаа. За баярлалаа. Йоо за одоо ингээд за болсон уу? Одоо боллоо. Гөө ер нь бол тэгтээ халамцсан ярианд орвол их ашигтай байна. За одоо ингээд яг би бол нугадах юм байхгүй энэ бүх тамхинуудыг татсан шүү дээ. Аа. Одоо эдгээр чи ингээл багаар утга 50,000. Тэгээ энэ 200,000. Тэг баг шүү тий. За одоо манай Айка шин төхөөрөмж. За энэ бол 300-400,000 дор ажил. Тэгэл 500 цаашаа. Тэгэл ингээд энэ эдгээр чи ингээд 20,000 цаг гэж явж тах. Яг үнэн тий. Та тэгэхээр энэ танкогийн одоо яг энэ жишээ нь танкогийн энэ дотор л одоо сая төгрөг байна гэсэн үг шүү дээ. Танкогийн манай санаа зүгээр үстэй. Зүгээр. Наад ингээд Баяр хотод сая төгрөг өгчлөө. Зүгээр. Баяр эднийх нь альбаасаар орж ирдэг байхгүй. Тэгээд саяны нөгөө нэг энэ юу тамхинууд байна шүү дээ. Эдгээр чинь бол нөгөө албан бусаар орж ирдэг компаниуд бол 15-аас 18,000 төгрөгөөр зарагддаг байл та. Эднийх бол 8,000 төгрөгөөр зарагддаг. Тийм үү? Хямдхан юм байна. Яг 2 дахин хямдханаар. Би ч бол нэг 20-18 метрэл авдаг. Аа. Оо яг үнэн тий. Аль өөхөө. За халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент өдгөгч Жубровка. Энэ бол Жубровкагийн Чарна төрөл нь байна. Бас яг чех юм уу Пош юм? Пош. Чарна төрөл чинь бол бас л нөгөө нэг премиум зэрэгэл. Юм бол нэг л их л премиум аа гэж ярьсан хүн. За ахчаа сансрах тий. Би 5 дахь орол 42-ийн хооронд гүйж өссөн хүүхэд. За. Хил ус жоохон таарах нь үгүй юу? Ер нь жаахан. Премиум гэдэг үгийг хийж чадахгүй байгаа дахиг бодлоо. Би ч ер нь жоохон бүрхэг штэ. Тэгээ надаас жоохон бүрхэгдүү байна гэхээр ч бас. Ер нь жанга тэгээд намайг хүмүүс шоолоод байт. За. Гад хоёр ярина гэсэн. Ах нөгөө бие хөдөлмөр хийжээс болох гэж байхгүй тий. Сүүлд оюуны хөдөлмөрөөр орсон болох тий. Жоохон тэртэл нь хөгжөөгөө л ахгүй. Зодтолчлаа явсан болохоос шүү. За мэндэ уулзсных. Хоёул чи өнөөдөр анх удаа танилцж байгаа. Танилцсан л би тэр анх удаа таарч байна. Тэгээ яг бас Монгол ёс байна сайхан ерөөлөө хэлээ тийм ээ. Ер нь нэвтрүүлэг хийн гэдэг бол одоо ингээд бид нар ингээд зургатаар үзээл. Тэгэл нэг амархан тий. Нэг хоёр хүн ингээд орж ирээл ингээд гараал үзсэн. Цаг амар хэцүү байт юм билээ. Би ч нэг танилцын лайв гэдэг юм хийсэн шүү дээ. Тэгээд 4 дугаар явуулаад ампар. Тэгээд үнэхээр хэцүү юм байт юм билээ. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ оруулж одоо тоот бүхийн тоонд торгон зодогноос атгууллаа гэдэг шиг одоо таны нэвтрүүлэг үнэхээр одоо энд бол одоо Монголын шилдэг хүмүүс ордог болчиход байна шүү дээ. Тин дотор одоо би бас ингээд багтцсан ёо. Өнөөдөр гэртээ очиж том биз. Том биз. Халамцсан орчод ирлээ. Тэгээд их сайхан байна энэ оруулсандаа ахтай их баярлалаа. Мөнгө төгрөг инээтрийн мөксөн бол байхгүй шүү тийм ээ. Тийм бас манайхан ч бас мөнгө өгөөд орчлоо гэж навширж иж байгаа шүү тийм байна. Бас нэг юм ярих гэж яасан чинь тийм. Ер нь бол би өчигдөр орой 8 цагт энэ халамцсан орох гэж нэгдгийг мэдсэн байхгүй юу? Манай ихнэр хэлээл маргааш 2 цагт орно шүү гэл те. Тэгэл тэрнээс хойш ингээл нэрвтчихдэг. За яагаад? Үнээр тэмцээнд орох гэж байгаа юм шиг барилдах гэж байгаа юм шиг болоод уур хүрээж яг шиг гисэг байжснаа шантраач яг шиг болд юм уу гэж бодогдох шиг те. Тэгтээ тэр чинь юу гэж хэлж ийн гэхэлэр амар энэ нөгөө олныг хамарсан том нэвтрүүлэг байгааг шинж واخгүй байна. Баярлалаа. Үргүр чинь одоо жирийн юу байсан бол тоохгүй шүү дээ. Би ингээл гарч илээдэг өгсөн очоод яасан тий. Ань чинь ингээд бүр нервтүүлээд байгаа байхгүй. Өөрчнөөс нэлээд муухан онлоо шүү. Өглөө би чинь сая 7-ц ирлээ шүү.
пак гэл 3 өнгөрөөж унтаа 7-оос ирсэн ингээ. Баг халмцаа андардаг. Тийм энэ сайхан нэвтрүүлгийг одоо энэ бол яг зөв хүн харахад зүгээр нэг нэвтрүүлэг одоо ингээд яваад өнгөрчдөг тийм. Асар их хөдөлмөр байхгүй. Энийг ингээ брэнд болгоно гэдэг чинь. Тэгээ энэ хүртэл явсанд маш их ахтаа маш их баярлалаа. Тэгээд одоо Монголын ард түмнийг ингээ цэнгүүлж байгаад маш их баярлалаа. Цаашаага өшөө өргөн дэлгэр болоод тийм ээ. Сайхан одоо бүр юу ч гэдгийг одоо хэлж мэдэхгүй тийм ээ. Баярлалаа гэж юрээ. За тэгвэл тэр нэг бариасыг хоёлоо нэг татчаваа тэгээд тайлчноо. За асуудал багтай. Өө за баярлалаа. За. Баяраа эндээсээ эхлээд уучвал тий. За. Дүүч юм бол яг зүгээр арх бол ер нь бол удаггүй. За. Пи бол удаггүй. Пи баг шүү. Тий. Пи уу. За. Манай ингэ барьсны реклам хийсэн. Энд чинь нөгөө илэг хамгаална тийм ээ? Илэг хамгаална. Ерөөсөө барьснаар рекламддаг хүн шүү дээ. Би ч одоо ер нь яг тийм л стандартаа чигжиж л явна шүү дээ. Тий одоо яах вэ? 10 үндэс компани маань энэхүү Хамбер гэд шар хайраг. Тэгээд энэ Хамбер бол нөгөө онц дүмт анимашнтай ингэж хамтарч ажилладаг. Тэгээд Монголын ерөөсөө цорын гац дүртэй шар хайраг гэж. Айгуу гой зөөлхөн гой шар хайраг. Энэ айгуу гой амттай юм байт юм биш. Одоо бид нар бас нэг жоохон шинжлэх ухааны юм энэ төр ойлгох хэрэгтэй байхаа тий. Чи лайваараа тэгээ загнаад идэв шүү дээ. Сүүл баяраа солонгост явж яснуу чи. Тэгэл ах минь. Анх удаа солонгос явж бас хүний тоонд орлоо шүү дээ. Тийм тэгэл яхаа. Дүүн нэмжлэгээ хэлэгдэм үгээл явсан. Зөв. Дүүн ч одоо нэг жоохон юуны асуудал байна. Үнэр та нарын асуудал байна. Солонгост ч бас нэг жоохон шинжлэх ухаан хөгжсөн. Үнэр та нар энэ төр янзалдаг. Тэгээд дүүн тийшээгээ явж бас нэг янзлуулж чарга байна уу гэл ингээл яваал. Нэг 14 хоног баахан тэр хөр имлгүүдээр явж байгаа л ирлээ. Тэгээд яхаа. Нэг 11 сард нэг хаалгаанд ордог юм уу энэ гэсэн нэг тиймэрхүү явтаал ирлээ шүү дээ буцаал. Тийм тэгжээж л нэг ахгүй бол доош орчод байна. Тий. Одоо уг хүн бурхныг байгаад идэг. Тий нэг өндөр танараас болоод доошоо. Доош орчод орж идэг. Энэ нэг чиг зүгээр үү? Бурхны хүнд одоо бүх юм нээлттэй шүү дээ. За. Хамаагүй шүү дээ. За хавчлаа. Тэгтээ ингээд урчин ч нөгөө би нөгөө яахгүй. Бас маргааш нэвтрүүлгээд авч байгаа юм бас нэг ингээд шүршүрт орчоод нервтэд олчихгүй болонгод нөгөө шүршүрт орж гарч ирэнгүүтээ цонхоор тамхитчихгүй. Биш нэг цонхоор татдгүй л дээ. Тэгтээ нервтэд ангууд нь татцсан ч байхгүй. Хүүтэн салхи цохоо. Тэгээ энэ хамраас нь соччихлээ. Бууж хаас. Том нэвтрүүлэгт орох чинь бас төлөөстэй байд юм биш үү? Тийм ээ? Тий. Тэрхүү юм болоо. Тэгээд энэ хамраас носгоожод олж идэггүй шүү. Одоо ер нь хэдэх жилдээ лайв хийж байна вэ? Би ч одоо 20 оноос шүү дээ. 20 оноос ихшгэр чи 6 жил. Тий 6 жил. 6 жил. Тий. Урагшаага яваал тэгэл ингээд заримдаа ингээд нэг пип барьчихсан хүн амьтан загнаад байдаг. Энэ Дракота энд ингээд ийм Монголд ч гэсэн загнаа шүү дээ. Харин ер нь загнаад. Тэр яг нөгөө бизнес ихэд шугамар яваад байдаг юм уу? Тэгдэг. Бизнес хийж байх үү? Тэгээд намайг танихгүй хүмүүс бол амар баян л гэж боддог юм шиг үлээ. Яг ядарсан хүний нүдээр харахад нэрч баян юм шиг. Баян хүний нүдээр харахад нэг хөл байгаа шүү дээ ойлгох чинь тийм ээ. Тэгэл яг уршаага яваал яг тэ тэгэл нэг нуугадах юм баггүй шүү дээ. Нэг кейс мэс. Дойлдоо хангаа шилнаалт юу гэдгийг тэгэл тэднийхээ цуглуулж ирдэг байхгүй. Тийм. Одоо Монголын 8-ачтай амьдрал бүгд ижилхэн шүү дээ. Эдгээр чи одоо манай энэ бас зурт мөхтөр гардаг хүмүүс чи бид нар хамт явна шүү дээ. Тэгээд нөгөө хэд чи 90 ортол бол том шүү дээ. 90 ортол би бол 90 ортол ялгаа авахгүй хүн дээрээ яа гэх юм уу гэдэг Баярбатараар явж байгаа. Нөгөө хэд чи бол ийм явдад явна шүү дээ. Тэгэл 91 хил гараад нөгөө хэд чи заа гшөө гэл ингээд хамтраад тэгээд цаашаа юу бид нар нөгөө илгий. Бидний эднийг яваад бичих юм бол зүгээр аанагаа. Түүхийн нэрөө зүгээр шиг ах юм. Бид нар бүгд явдаг шүү дээ. Ер нь л тэгээд яг. Гэтэ тэр хүмүүс чи одоо юу гэдэг ч юм дээ бас хөдөлмөрлөөл явж байгаа шүү дээ тийм ээ. Тийм зайлал өргөж зүтгэл тэр нэг бужинаас нэгэд цаасны наата цантай юм авчрах гайд үзэж ийн авчраа зарна гэдэг ч хамаагүй хэцүү байхгүй. 8 чинь. Одоо Монголд ч 8 ээж хүмүүс ч бас одоо 20 30 жил 8 хийчихлээр чинь ер нь бол жоохон шалгарал байгалийн шалгарал явагдсан л гэсэн үг байхгүй. Одоо хэцүү шүү дээ хаа. Одоо шинээр 8-д ороход бол тийм амархан биш. Бас тэсэд үлдчихсэн
Оо 12 жил болж байна да. ааха. Тий. За хоёулынгийнх нь нөгөө Алтан гацсын За. хоёул өнөөдөр Алтан гацраар Оо за. нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Оо за. Манай Алтан гацсын энэ ёстой янз юм орч. Бурхан. Гэдэг хоол байна. Хоньны хаа. Оо за. Монгол хоньны багш ямар гоё болгох юм те. Амар гоё. Хоёлоо хоолоо орж ирсэн дээр алив. Ямар үнэтэй болдгоо? 200 мянга. Ахыгаа боёнаар 200 мянга хоол идтiin байжээ. Жохоо. За. Би огтлчлоо. Дүүчин. За. Сайхан хоол байна зүгээр. За. За энэ богч өнгнөөс нэг талт тамсчээ. За идэх бол үнэхээр энэ тэмдэл алгаа байна. Урчин ч нөгөө юу асан штэ. Тэгээ халамцсан ярианд орох гээд нервтэй тонцоо одоо штэ. Хоол идэх ямар ч юм аагүй шүү. Энэ гоё бууз пэ бурхан. Урчин гайгүй хонцсон бол энийг идэхгүй юу? Аваа өвчч болох юм байна. Жоо дургу байт. Би харин нааднаас яг авах гэжсэн баг. За. Надаа нэг аваад өгч. Би энд нь айгу дуртай юм. Надад чаавар. Жоо харамлангүй шүү. Энэ дэргэж. Яа. Хоёлоо бүр яриага Тэрнийг ахын даа нэг ажиллаж чаддаг. Тэр селфит. яриага бүр их л рүү. Баярын хаана өссөн би чи? Би ч ер нь бол хотын хөвгтчтэй. Ааха. Ер нь бол гэхдээ төрсөн нь бол Говьолт аймгийн Дэлгэр сумын Гуйлан багт бүр хөдөөний хөдөө төрсөн шүү дээ. Төрхтөө. Одоо Говьолт аймагч юм бол юу шүү дээ. Одоо Захын аймаг шүү дээ. Төв аймаг биш. Төв аймгийнхаа Захын хөлийн сум юунд Дэлгэр суманд манай Говьолт аймгийн захад байдаг байхгүй юу? Төвд нь биш. Дэлгэр сумынхаа бүр захад нь Баян онгор захуу хоёртой хэлэлдэг Гуйлан тосгон гэж газар төрсэн байхгүй юу? 7 нас хүртлээр тэнцэнэ амьдарч байгаа. Тэгээ 7 настай тэнцэнэ 7 настайдаа юунд суугаад бэлтгэл суугаад. Тэгээ 7 настайдаа шууд нэгдүгээр ангид орсон байхгүй. Тэгээд 12 сард наашаага нүг ороод ирэхгүй манайх. 7 настай сургууль орсон ч. Тэгээд нүг ороод ирсэн чинь энэ хотод чинь нөгөө хоцорж ирсэн хүүхд тахгүй нэгт. Хоёрт 8 настай хүүхд тахгүй. Биш 7 настай хүүхд тахгүй 8 настай хүүхд тавна гэдэг. Тэр үе чи нөгөө хот руу их нүүдэл явж исэн. Хүн хүүхдийн тогтчихгүй. Тэгээ намайг чинь юу яагаад авдггүй. Тэгээ 8 настайдаа нийслэлийн 49 дэх сургуульд танаа одоо би том юм штэй хаа. Бурхныг үжтэй гэлээ. Танаа АК дээр чинь нэг анги штэй. АК. Алдармаа. Тийм. Алдармагч анка гэдэг тийм шиг. Анка. Тийм. Манай алдармаа битэр чинь нэгдүгээр ангиас битэр чинь нэг анги хоёр. Одоо би бодоод байгаа энэ нэг ингээд нэг жоохон ингэсэн нөхдүүдийг одоо хэрэгээр ярьж тийм ээ. Баринд нь тавьд юм уу? Жоохон байдалд оруулж тийм. Тий. Жоохон яадаг юм уу гэж бодоод байна шүү дээ тий. Хуучин чинь бол одоо юу штэ. Говьолтой Баян онгор засаг таан гэдэг нэг л яг хоо Баян онгорын шоуны тий Баян онгорын бас одоо үг нь 60% нь орно л да. баг тийм тий. 60 арай үлгэрийн болчих шнэ. Ямар 40% ингээд бит хоёрын та Баян онгорын юм уу? тий манай аав миний өвгдөөс чинь Баян онгор штэ. За. Тэг ингээд бит хоёрын ингээд ерөөхдөө энэ нэг юм нүүрний харц марц ингээд энэ антом нэг юм том шанаа манай төстөө байгаа байхгүй. Баян онгорт ч Баян онгорч яг тийм цаашаа нь болохоор нөгөө Сэцэн хаан гэдэг баха. Түшээ тандав гэдэг юм болов. Одоо би мартчихад энэ жоохон ядраад. Тэгээд энэ завхны чим яг 50% нь засаг таан 50% нөгөө талтай байхгүй. Баян онгорын бас 50% надалтай цааталтай ингээд бид нар ч ингээд нэг дээр бас. Тэгээ манай говьолтаа бас тал нь энэ шиг нөгөө ойр дууд руу яваад шүү дээ. Тийш. Тийм тал нь тийм. Говьолтаач нэг яг тэр хавцааны л холимог нөхдөд байхгүй. Говьолтаа жоох нэг тийм шороор хуу тийм нутаг тий. Ер нь яах сайхан газар шүү дээ хөрх юм. Жохон тийм өвс муутай тий. Тийм яг миний төрсөн Гуйлан ч яг ер нь ч юу гэж ярмаар юм дээ. Сүүлийн нэг одоо ер нь бол нэг хүн юу гэх юм эдийн засгийн тэр хүний тэр нэг байгаль хүн хоёр холбоотой байгаа. Ард иргэдийн амьдрал ингээд нэг жоохон доошоо ч юм уу те нэг жоохон тийм болоод ирэхээр байгаль цаг үр нь дагаад доошлж чадах шиг байна. Намайг хүүхдтэй говьолтод бол айгүй гоё тийм цэцэг ногоо дэлгэрсэн ингээл амар л өгсөн байхгүй. Тийм үү? Төө юу ярьж байгаа юм. Цэцгийн дунд гүйж өслөө шүү дээ. Тэгсэн чи сүүлийн 20 жил зүгээр ингээд очихол нэг шороош урсан газар л. Харин тийм ч бодох. Тэгээд тэгэнгүүт яг л тийм байгаад байгаа байхгүй. Сэлэнг мэлэнг ингээл юм
энэ дорнод морд элдэн хангаан газруудаар ингээл явж байхад тий. Нэг амьдрал нь нэг хямран сэргэнэ гэдэг шиг амьдрал нь нэг жоохон дээшлээд ирсэн үедээ байгаль нь бас дагаас сэргчээд байгаа юм шиг. Тэгэл хүн амынхан хүмүүсийн дээр амьдрал жоохон доошлоод ирэнгүүт байгаль нь дагаад унчаад байгаа юм шиг хажиглагдаад идэв шүү дээ. Бас магадгүй шүү тий. Тэгээ манай гоовтер дэлгүр ядуурлын юу болоод тэгээд байхгүй. За юу тэгвэл ингээд бариачод хоол идэхгүй. Тэгээд гоё янз бүр харахад гоё хоол байна. Зочноо идүүлэхгүй өөрөө идлээгээд намайг чинь илдүүлээ өнөр идээ. Яг хэлүүлэхгүй байна гэж байгаа. Цайны газар ажилладаг байсан шүү дээ. Тэгээд хоол ундыг бол бас яг бас бодлоо. Нанцаа наруулна шүү. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Польшийн алдарт Зубровкагийн маань бол Премьер зэрэглэлийн Чарна гэдэг энэ хүү төрлийн онцлог нь нүүрсэн шүүлтүүртэй маш цэвэр спиртээр хийдэг гэдгээрээ бас онцлог юм а. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Зубровка. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент төгч хамтран ажиллагч Jello Shot. За манай Jello Shot бол ялангуяа жинзээ үеийнхэн тийм ээ хатуу одоо алкогол хэрэглэж чаддаггүй ч гэдэг юм уу дургу тийм залуучууд байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэр залуучуудад бол үнэхээр гоё тохирсон ийм дундаа байгаа. За одоо ингээд задлаад та бүхэндээ харуулахад бол яг ингээд нэг шотоор панк тий. Тэгэл хэрвээ ингээд та бүхэн маань бол одоо ингээд гоё одоо ялангуяа 100 цаг болж юм. Тэгээд амралт зугаалаг одоо тэгэл юу байдгийн хонхны баяраар явхад бол ингээд Jello Shot-ыг эн чин дотроо 25 ширхэг ингээд аваа явхад бол гараад шууд зугаалганаасаа буугаал яг шотоор дүг гэх ингээд жонглорт бол яхад амар гоё тохиромжтой. Яг энэ Jello-гоор нь задлаад шууд ингээд шот маягаар нь хэрглэж болно. За мөн дээрэс нь хэд сэгсрэл ийм гоё коктейл болчихж байгаа манайхаа. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент төгч хамтран ажиллагч Jello Shot. Тэгээ хоолны бичлэг хийхэд хөдөлмөр орно. Лайт. 4-5 цаг болж арай гэж нэг бичлэг оруулна. Уг нь яг хийчихвэл хүн үзнэ л те. Дуртай л те. Тэгээд чи тэ хэдий завнд нь барилддаг гэсэн. Хүүхд байхасаа барилддаг гэсэн юм уу? Барилдах чи ер нь жоохон хойно л та. Хойно юм уу? Тий. Яг хүүхэд байхасаа одоо нөгөө баяна аврын рекордыг эвдэнэ гэсэн мөрөөдөлтэй байхгүй. Олимпиад орголно гэдэг. Тэгээд тийм мөрөөдөлтэй байжгаад тэгээ намайг барилдуулдаг байсан. Хэн? Аавч. Биш нөгөө хойд автай байхгүй. Жинхэнэ аавч юм бол ээжийн гидсэнд 3 сартай байж хат явцсан байхгүй. Хаяа явцсан байхгүй. Тий. Яг хаа тэгээ хөрхийн буруутгах сайдах юм байдгүй шүү дээ. Манай аав гэж яг над чинь хөрөд. Царай марай тэр би хааны хэлбэр мэлбэр ярэ марэ яг би хуулцсан. Би ерөөсөө аавтайгаа нэг ч уулзч байгаагүй. Тэгээд би чи 18 нас хүрээд аав дээр нэг очисон байхгүй Польш руу. Манай аавч Польшд амьдардаг байхгүй. Битэрс яг ингээд нэрүүлээд аав миний ихэр юм шиг. Тэг хүний ген гэж бас яалч байдаг юм шиг. Би ч одоо аавтай ямар ч 18 жил харьцаагүй байсан юм шүү дээ. Мэдхгүй намайг 3 гидсэндээ ээжийнхээ гидсэнд 3 сартай хатлаа авчин аяавч нөхөрч. Тэгсэн чинь тийм бэлэн мэлээ. Тэгээд арчаа сая юу ярьж байна? Уу яг яаж амар сонирхолтой шүү дээ. Тэгээ уулзсан чи ямар байсан? Уу яг аав тэгээд яг аавтайгаа тэгэл аим яг уулзсан юм шиг. Миний одоо аав манай аавч хүнд гараад байхгүй. 4 аавгаас л. Ер нь жоо бодлоод байгаа байхгүй. Тий. Тэгээд 9 хүүхэдтэй. Тий, 4 аваагийн 9 хүүхэдтэй. Тэгэнгүүт чи аврах чинь хүүхдүүдтэйгээ хамт байсан шүү дээ. Тийм ээ. Надаас бусдтай хамт байсан шүү дээ. Тий. Тэр нөхдүүд ерөөсө төсгүй байгаа. Ямар ч юм тий. Сонь. Одоо та таних болов танихгүй болов комедиан золоо гэж залуу энэ чи яваад идэв юм да. За. Бас комедианууд дотор бас нэлээд боловсралтай гэдэг хүмүүс их үнэлэгддэг. 4-5 хэлтэй л дээ. Мундаг манай миний дүү шүү дээ. Төрсөн дүү. Тийм. Золоо молоо ч гэдэг юм уу. Золоо хамгийн төстэй. Тэгээд бусд нь ер нь төсөө байхгүй шүү. Хамт төссөн мөртлөө. Би чинь огт хамт төсөөгүй мөртлөө зүгээр яг царай марэ за юу ихгүй. Ядж яхад биш нэг зодтолж явж байгаад ийш нэг мөргүүлсэн. Бас ингэ мөргүүлсэн. Юу ихгүй зүгээр ингэ копидод пастлцсан юм шиг тийм байдлаа. Яриа тэр юу муу характер зүгээртэй. Ястаа зүгээр үнэхээр амар адилхан л. Тэгээ хойд ав дээр өссөн гэж би ярьжсэн шүү дээ.
Тэгэд зөв тэрийг марчаад авч байх байли. Тэр чин яасан бэлээ дүүнэр өгчдөө урчин нэг жоох нойр мот он чи ядраад авчихдаг. Та авсан багтаа юу? Би бас мартсан. Хамаагүй эн чи яг нэг юм юу байхгүй шүү дээ баяраа. Тий. Жог ядарчаад байна. Тэгэл ийм гоё инерцээр явж хахад болно шүү дээ. Хатчин анх ихэд ингэж юу гэж асуулаа. Би чиний нөгөө нэг хүүхэд насыг л асуусан байхгүй юу? Хүүхэд нас хаана өссөн яасан. Тий тэгэл тэгж ягаад нөгөө барилдаан руу нэг явж ороо. Бөхрөө нэг явж ороо. Бөхрөө ийм байхгүй яах. Манай хойд авчин би хойд ав дээр хойд авчин бол нилээн госно. Нилээн хүүх. Бас дандаа жинка авч явдaltaй. Бол манай жинка бол госон штэ. Одоо хүртэл госон штэ. Амар 70 таа тавиал ганцаараа босч. Тэгээд яг наад чи ганцаараа уучаад ганцаараа өглөө суучсан сте. Өглөө суучнаа. Тийм штэ үнэндээ яг би лайваар нэг уучаад өгүүлж штэ тий. Тэр ааваас толбогдолтой. Тэр хэрвээ буруу надад буруу байхгүй шүү. Тэр ааваас л өгсөн юм баг шүү. Авч штэ. Ингээл хондголж уугаал тэгэл өглөөл хэд хүүхдүүдээ суулгах част махлаа штэ. Тэгээ хойд аавчин болохоор бас уудаг жоохон хүүхэн шуухантай нөхөр байхгүй. Тэгээд нөгөө би чинь багаас их том бийтэй. Байсан тэгэл одоо миний ангийн хүүхдүүд ч одоо ингээл энэ хавар штэ хаа. Алдармаа чинь бол яг гайгүй өндөрдөө байсан. Яг эмэгтэй хүүхдүүд хөгжил нэг 2 жилээ төрүүлж явж байгаа штэ. Алдармаа надад миний нэг энгүүлэлттэй байсан. Тэгээд тэр мэтчлэр тэгэл би ч амар том бийтэй хөхтэйсэн байхгүй багаас. Тэгээд хойд аавчин жоо агсан сухтуу тавина. Тэр би чинь биеийн хөгжилж байгаа нилээ юу. Тэгээ бас жоохон харагдчихтай ш тагаасаа л. Нэгдүгээр ингээ нөгөөдгөө байранд нь тавина. Нэгдүгээр тавихгүй байхгүй. Тийм байхгүй. Нэг бага тэр бүр бага юм ярьж байгаа байхгүй юу. Би ч тэгэл нэгдүгээр ингээ орсон үеэс л эхлүүлэл. Чи нэлийн том битийг ч хэлэх хүн хотод ирсэн байжсэн. Тэгээд тэр үеийн гудамжны амьдрал та мэдчихэж байгаа шүү дээ. Хайрас тэнгэлтэй ямар л байлгүй те. Тэнд донд чинь зодон ялдаг байгаа юм хийжсэн юм чинь. Яг та тэгэл сайн дэч биш л те тэгэл. Одоо нийгмич тийм байлаа. Одоо тэгээд юу ч юм юм дээ тэгээд тийм орчинд байсан юм. Ер нь хүүхэд байхын чи юм яриа сайтай байсан уу ер нь? Тэгэлгүй авах. Тэгээд нөгөө би хаа томтой бөгөөд жоо характертай болоод өсөд шүү дээ. Аавч нь тэгээ намайг хойд аавч барилдчихвал дээр юм шүү. Өөрийн биш ээ дээр юм шүү. Өөрийн ингэ чинь гэж бодоод байгаа. Эсэргээр нөгөө хойд аавч нь тэгээ айгаад байхгүй. Тэгээ барилдуулдаг байсан л гэж хэлдэг. За. Тэгээ нэг талаасаа нөгөө талаасаа манай эйжентлээ удан болохоор жоохон оюуны хөдөлмөр талтай. Тэгэнгүүт нөгөө тэр биеийн хөдөлмөрийг жоохон үнэлдэг байхгүй. Бүхчин бол ер нь жоохон биеийн хөдөлмөр шүү дээ. Тэгээд бас намайг барилдуулдаг гэсэн. Яг би хаана байгаад идэг. Тиймэрхүү юм болоод барилдаж чадаагүй. Тэгэхдээ одоо энэ зүр яг баруун чих бол боон болтлоо бас үдсэн л биш. Тэр чинь бүр хүүхдээ бүр том болсон байна шүү дээ. 18 настай аав дээр очсон шүү дээ хойш руу. Тэгчээд буцаж 19 настай хурж ирээд 1 жил, 2 жил, 3 жил барилдсан юм уу? 3 жил барилдсан юм уу? Барилдсан ч гэжтэй 1 жил барилдсан юм дөө. 2 жилийн тэгээд гэртээ бэлтгэлж байгаа юм гэсэн. Өнөр та нар чанга болохоор ч хамт бэлтгэл хийх хүн байхгүй. Тань шиг докондогийнх байсан бол бас болоход байсан байгаа л та. Бүх чи яг нэг контактны болохоор чинь тий болохгүй тэгээд аргагүй ихэнд болчихсон юм биш. Хүмүүс анжаа дам авч одоо тэгэл одоо тэгж ярьж болж байгаа юм бол манай хүн жавдахгүй тэргүүн болох гэдэг шүү дээ. Тэргүүд үзэх гээд байгаа жаавс нэр хүндийн унгаад байгаа. Би нэг санжаа дамчин бол нэг битээр 2001 оны хүүхдийн нааданд барилдаж 80 жилийн бүхэн барилдаанд сүхэд авраг төрүүлдэг дээр барилдажсэн байхгүй. Дүүчин бол яг багасаа нөгөө манай эйжентл чинь нөгөө оюуны хөдөлмөр гэдэг шүү дээ. Би чинь дүүчин нэг 10 жил сургуулийн авраг, математик авраг. Тийм тэгэл улс мус одоо хот мат өрмөрч чинь тэгэл сургуулиасаа явна шүү дээ. Тэгэл дандаа нэг шагналтай баримт л артдаг тийм нөхөр байхгүй. Тэгээд 80 жилээр зүгээр байж байгаа нь өөрөө дотор нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгээд хүүхдийн барилдаанд барилдсан байхгүй. Тэг хүүхдийн барилдаанд барилдаад санжаа дам жаах хамт барилдажсэн. Санжаа дам ч тэгээд тэр үеэс эхлээл бэлтгэл хийсэн нөхөр байхгүй. Тэгээ 19 настайдаа би чинь буцаж ирж байгаа шүү Польшоос. Тэ 10 жил намайг барилдуулаагүй 10 төгсөл. Тэгэнгүүтээ 1 жил тийшээ Польш явчлаа. Буцаж ирээд 19 дээрээс эхэлж бэлтгэл хийгээд би нэг нэг жил 6 сар бэлтгэл хийгээл нэг 115 хэлмэлтэй болсон шүү. Яг хөдөлмөрлөлтөө хүмүүс харахад сонсоход нэг 70
4-5 та юунаас Porsche-с ирэл. Тэгэл нэг 2 жил хагас бэлтгэл хийгээл тэгэл 115 хэлмэл болов. Тэгээ би сайхан болсон. Тэр үед ч одоо хамгийн гайгүй сумын азар аврам аврагуулсан. Тэгээ сумын азар аврам нэг хэд байсан 112 30 байсан юм уу. Тэгээ тэр авцалсан. Санжаатам тэр үед нэг 98 стил идэв гэсэн. Ааха. Гэтэ олон жил бэлтгэл хийсэн шүү дээ. 4-5 жил ч юм уу те. Тий. Би ч юм бол нэг дөнгөж нэг жил 6 сар гэдэг чинь бол яг спортоор явсан хүмүүс л айгон л да. Жирийн хүмүүс бол жил 6 сар тэгж болдог гэж бодож байгаа. Асар хөдөлмөр хийж. Энэ хоолнуудыг чи ингээл бүүлжтлээ иддэг байл шүү дээ. Идэл бүүлжүүл тэгэл хүчээр идэх тэгж даргалаа. Тэгээ би тэгтээ хэрвээ бэлтгэл хийхгүйгээр тэгж хийх юм бол эрүүл мэндэ байхгүй л шүү дээ. Байхгүй болно. Тийм учраас бэлтгэлээ сайхан хийгээд гайгүй барилдахаар байсан гэдэг яг өнөр танараас болоод тэгээ байлдаг шүү дээ. Танараас. Энэ урд чинь нөгөө нэг жели шотыгоо ингээд гоё тавьсан байгаа. Энэ харин ийм биел шүү дээ. Одоо нөгөө нэг түрүүн нөгөө жинзи залуучуудад хэрэгтэй шот гэдэг нь одоо нэг юм хэлдэг. Нэг юм чинь ингээд шууд сэгсрэл жоохон нөгөө нэг юм тийм Бонако эднэр гэл нэг юм юунуудтай хамтлагч оруулаад ингээл ерөөсөө шууд коктейл. Оо за. Энэ гоё. Коктейл гэж юм байт юм тийм. Жели шотноос нэг амсч. Амсч үзье за. Ингээл ийм чинь одоо нэг тийм алкогол агуулсан гэхэргүй юм шүү дээ. Тийм байгааз. Айгуу гоё чихэр амттай ундааш гэл юм байт юм шүү дээ. Тэгтээ яг энэ чинь ингээд нэг 2-3-ыг яачаар айгүй хөөрхөн гоё нөгөө vibe луг болон эмэгтэй чүүдүүд бол гоё болчихно шүү дээ. Оо хүүхнүүд бол эмэгтэй шүү дээ. Жинхэнэ найрлаа шүү дээ. Тэгээ гоё өнгө мөнгөтэй тий ингээ бариад энэ чинь одоо ингээд ерөөс гоё хүүхнүүд чинь тий ингээд явах гэж бас алгана шүү. Үндсэн мэрэгжил чи юу юм бэ? Дүү чинь бол яг ер нь бол одоо бүх ажлыг хийсэн шүү дээ. Бүх ажлыг хийсэн. Яг нөгөө хойдоо мавтай энэ тэр хүн чинь тийм ээ. Яг дүүд чинь бол нэг тийм сурах боломж олдоогүй. За. Өнөр танарнаас бол. Сайдэрээд байгаа юм аа. Үнэнгээсээ. Үний юм уу? Үнэн. Манай 10 жилийн ангийн хүүхдүүд батлаа шүү дээ. Аа. Толгой бол байгаад идэг, сурах боломж олдоогүй. Үндсэн мэрэгжил бол тэгэл одоо бүхэл мэрэгжил хийсэн юм шиг. Одоо тогооч могооч одоо ер нь бол бас нэг хэртэй тогооч могооч бас илүү хоол юм шүү. Тэгэл ингээл сантег нэгч таксичин жолооч за гар утцаас урчин гар утасны худалдагч модалдагч одоо тэгэл хамгаалагч мавгаалагч хийгээгүй юм байхгүй яах вэ? Амьдралыг ч одоо тэгэл тоолж явна шүү дээ. Хөөш үнэр та нар гэж одоо энэ хулмас яриад байгаа юм уу? Юу яриад байгаа юм бэ? Яг хулмас манай нэг энийг ярьж болдго юм бол яадаг юм. Ямар хамаатай хоёулаас буу халжлаа. Телевизээр ярьж байгаа шүү тийм ээ. Телевизээр ярьж байгаа шүү. Ийм байхгүй яах. Манай намайг хүүхэд байхад одоо шилжилтийн насн дээр 14 настай байсан юм уу та? 2000 онд л юм дэглээ. 15 таа байсан юм уу? 2000 онд юм ба шүү дээ. А биш 99 онд 14 таа байсан юм байна. Яг шилжилтийн нас яваад нэг жон хүний нэг апокрин булчирхай гэдэг хүн ч одоо хоёр апокрин 2 булчирхай байгаа байхгүй юу? Апокрин гэдэг нь хүний биеийг одоо ингээд нийтэн бүрхсэн булчирхай. Апокрин гэдэг нь бол ингээд энэ сууг хөлний уул, толгой, нүүр ингээд яг том булчирхай, том хөлс ялруулах булчирхай гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөгөөтгид нь бол бүтэн апокрин гэдэг нь бол яг жоохон цөөвтөрхөн бөгөөд том хөлсийг гаргах зорилготой гэсэн санаа. Апокрин нь болохоор жижиг хөлсийг байнга ялгаруулж идэг гэсэн санаа байхгүй юу? Арьс марьс гуйж байгаа шин тэрнтэй холбоотой гэсэн үг. Яг тэр апокрин булчирхай гэдэг чинь шилжилтийн насн дээр идэвхждэг байхгүй юу? Яг тэр идэвхжиж байгаа агшин дээр манай нэг ээжийн дүү нэрийн жилээд яг үдэ ядарсан. Намайг гэртээ авч хүүхд оруулаад. Тэгээ авгаа нь холмостой. Тэгээ холмос тэгээ тэднийх ганц алчаартай. Тэгээ тэрнээс нь цээрлээд. Тэгээ холмос авахгүй юу? Хүчээр холмос авч байгаа юм чи. Босонд орчоод нөгөө бие арчихгүйж болдгоо. Тий. Арчихлаар нөгөө холмостой алчаар байгаад идэг. Тэгээд нөгөөдхнөөсөө цээрлээ. Манай ээж амар цэвэрч хүн байсан байхгүй. Ерөөсөө гэр орон нэг шилтэл болгоно. Мөнгөний шилтэл. Манай ээж чинь тийм юм байхгүй. Тэгээд би бас тэр хүмүүжлийг авцсан. Тэгээд нөгөөдхнөөсөө цээрлээд болж өгөхгүй нэг 9 шидийн дистрант одоо нөгөө одоо манай нөгөө хин голоби минь дээр шүү дээ тий миндэх одоо надад өртөө шүү мүү атсан ингээл муу хүүрч нөгөө C-top гэдэг нэртэй тийм хулхны шивэр арилгадаг холмос арилгадаг юм гэж тараа тэр мэд чинь олон юм байгаа ганц миндэх биш заяа минь дээр ахыг ярьж байгаа шүү тэгээд
тэр нөхдүүдийн 9 шидийн тэр үед ч одоо ямар мэдээлэл гэж байх биш тийм ээ. Энэ тийм юм өндөр танараа сайн гүтэл шаагаад тэгж явж байгаа байна. Дүүн яасан байхгүй. Өндөр танар жоохон тэр нэг холмоснаас давцсан байхгүй. Тэгээд тэр хими хортой нөгөө холмос нөгөө халдварлсан холмос маань хими хортой нэлчихгүй юу? Тэнгүүд чинь нөгөө дээлтэхгүй бол явж байгаа. Тэгтээ орчин үед чинь бол айгүй худлаа юу? Тийм байхад нөгөө ингээд сугруунд тарьдаг ч гинүү яадаг ч гинүү тий. Дан холмос байсан бол тэр гэлзүүлнэ шүү дээ. Дан холмос байсан болов. Одоо нөгөө хоёулаас үлдээ. Одоо тэр мэрэгшээд байна. Гоё шүү. Тэгтээ угаасаа ээж одоо тийм үстэй. Бурхны хүү хоёр одоо гоо яхаа үнэнгээр сайхан шүү дээ. Гоё үнэнэл ярьж шүү дээ. Тийм үнэнгээсээ сайхан шүү дээ. Сайхан шүү дээ. Худлаа Худлаа ярьж яриад байгаа шүү дээ. Яг хөө тэгээд яхаа нэг хэсэг бол эн чинь даах тийм энийг одоо инээж одоо ярьж шин тий. Тэг чи амар хэцүү байсан байхгүй. Энийг давна гэдэг чинь чанга юм байлаа. Тэг яхах одоо тэгээд нэг өнгөрсөн болоод өнгөрсөн юм ч одоо тэгээ. Одоо ингээд би зүгээр тэгж бодчихлаа л да. Яг ингээд гингэнэтэл ингээд маш их лайв хийдэг хүмүүс гараад ирсэн. Тэгсэн. Одоо юунаас хойш? Ковидос хойш. Тэгсэн. Тий. За би ер нь ингээд энэ евро ингээд за одоо ингээд энэ лайв гэдэг юм зүйлийг ингээд ашиглаад би ер нь өөрийнхөө үзлүүдлийг ингээд байнга ярьж явах хэрэгтэй юм байна гэд зорж орж ирсэн үү? Эсвэл зүгээр санаандгүй байж байгаа. Тэгээс үлдээ нөгөөх нь дадал зуршил болоод тэгээд хөвшээд ингээд явцсан. Ер нь бол энэ сошиал ертөнц гэдгийг хүний маш том боломж гэдгийг Монголд олж харсан анхны ч хүн байж магадгүй. Анхдагчдын ямар ч анхны биш юм ахэд анхдагчдын нэг. Яг гоо давгаа аврагын чи ер нь бол манай нара мара тий. Эднэр чинь бол ер нь бол зүгээр анхдагчнаа шүү дээ. Цэрэн ихч мэгч эднэр чинь. Яг одоо л галзуу гэлэд нэрлэгдээд байгаа болохоос ш тухайн үед мэдрээс нөхдөд байхгүй. Гэхдээ эднэр бол мөнхөрд нь хойшоо юу? Хоёр ойрцоо. Мөнхөрд нь доошоо бацаанаар шүү дээ. Тэгэнгүүт чинь тэднэр бол зүгээр л одоо нэг тийм мэдрэмжээр ч юм уу зүгээр нэг тийм санамсаргүй осорж ямаа. Асаашороо. Цэрэн ихч цэнхэр ус цэрэн наара мара идэр бол зүгээр санамсаргүй. Тэр ойлгоогүй зүгээр өөрсдөө ингэ явцсан нөхдөд тахгүй. Тэрнийг яг би бол ойлгосон. Яг би дүүч нь бол зүгээр одоо Монгол бүхийн одоо бүх шинжилгээг хийсэн хүн шүү дээ. Тэгвэл Дүүч нь бол одоо Монгол бүх гэдэг чинь хэдэн мянган жил зүгээр ингээл нэг 32 бүх барилдуудыг 64, 128, 256 барилдуудыг 512 барилдуудыг ийм л юм байсан байхгүй. Тэгэл бөхчлөөд ингээд нуглал унсан хаяг асагдал. Дүүчин энэ багийн барилдаа, сумын заануудын барилдаа, за өнөөдрийн оюутны авраг гэдэг юм болж энэ за тэгэл одоо энэ фэйсбүүк гэдэг бүх энэ барилдааны чинь ингээд шинжилээд яг энэ нь бол зүгээр яг өнөөдөртөө бол би л яриад байгаа боловч цаашдаа яг түүхэнд үлдэн л тэ. Энийг хийсэн байхгүй. Тэгээ энийг нэг телевизээр яриад ингээд нэг яачих гэхлээр дээрэндүүлчихэл байгаа шүү дээ. Тэр нь бол нугадах юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэг телевизүүд чинь ийм нэхэд болж байгаа. Нэг бол нөгөөтгтэй чинь гэрээтэй чамаа гаргахгүй, чамааг бол ерөөсөө цохиолохгүй гэдэг ийм юм дарамтанд төссөн л дээ. Өссөн байхгүй би ч одоо 2000 хэдүүд 2004-өөс 2008 хооронд бүхийг төгөлдөжүүлэх төсөл гэж юм хийсэн. Тэгээд тэрний гал нэг 8 оноос эхлүүлэл ингээл нэг яачих гал яваад байгаа шүү дээ. Ингээл нэг хүмүүст хүрчих гээл нэг барилдаа ичих гээл ийм юм шүү, тийм юм шүү гэл ингээд ойлгуулчих гал үзээд байгаа. Манай бөхчүүд маань ч ойлгохгүй, үзэгчид ч ойлгохгүй, хинч ойлгохгүй тийм юм. Тухайн үед намайг л галзуул гэж байгаа юм чинь хүн ойлгохгүй мэдсэвч галзуул гэхээс яхав те байлаа. Тэгээд ингээд нэг телевиз гуугаа явуулдаг болдгоо. Их сайхан сэтгэлтэй хүмүүс нь ийм нэгч байгаа шүү дээ. Тэгээ багс тэрийг бас буруутгах хэрэггүй тийм өчнөө мөнгө төрөг зарлагтаад одоогийнх шиг байж байгаа шүү тийм ээ. Тэгэл ер нь дийлэнх нь зөөхөн хитэн телевиз байсан шүү дээ ногоох юм. Тийм байхгүй шүү дээ тийм. Тэгээд яг ингээд сошиал гарч ирэхэд би шууд анзаарсан байхгүй. Яг нь өөрөө тийм юм хийх гээд үзээд байгаа юм чи. Энэгээр чинь би ингэх хэрэгтэй шүү дээ. Яг нь ухамсартайгаар сошиалыг ойлгосон хүн бол за би бол өөрийгөө гэж бодно. Гэхдээ анхдагч ойлгож ирсэн хүмүүс байсан л байх. Тэгээд тэр үед ойлгож ирсэн хүмүүс гэхэлэр ойлгож ирсэн хүн бол юм хийн тий. Гэтэл чинь тэгээд ерөөсөө харагдахгүй байхгүй. Дандаа тийм санамсаргүй нөхдүүд байгаа байхгүй.
Тэгэхээр би бүр анхных юм болов гэж. Тийм үгүй өөрийгөө би бодоод байгаа байхгүй. Яг гоо тэр анхдагч нар гэвэл ойлгомжтой шүү дээ. Тийм ээ? Асуушроо. Цэрэгч, сони нара, осорч юм аа. Эдгээр бол яалтчгүй анхдагч. Яа үнэхээр анх хийсэн. Гэхдээ тэд нар бол ойлгоогүй. Тийм ээ? Өөрийнхөө галзуурч гарч ирдэг ч юм уу, хил лам хийдэг ч юм уу, тий? Янз янз юм хийгээд зүгээр тэр өөрийнхөө тэр доторх юм гаргаа хийцэн л байхгүй да. А түрүүс энэ яг хэрэгтэй юм байна, энэ ирээдүйт юм байна гэдэг яг олж хараагүй л байхгүй. Би сандагт хэлс. Нарны алтлаг өнгийг ууж үзмээр байна гэж. Би сандагт хэлс. Зөөлөн сэрвэлзэх салхийг амталж үзмээр байна гэж. Би сандагт хэлс. Тэнгэрт байгаа хамгийн хөвсгөр үйлсийг шилэн хондгонд минь хийн гэж. Би сандагт хэлс. Баярын нулимсыг шүүдрийн тусалтай холиод дашмаг доторхойг минь дүүргэ гэж. Би сандагт хэлс. Хаан хүний л ууж болох хам биерийг бүтээ гэж. Үнэхээр л юм байна. Хэлээгүй хам биерээ гэж. Би сандагт хэлс. Хадам цуурын нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Арван үндэс компани. Арван үндэс компани маань энэхүү хам бэр бол Пермөс зэрэглэлийн юм шар ариг байгаа. Онц дүмд анимашнтай хамтарч ажилладаг Монголын цорын ганц дүртэй шар ариг гэдгээрээ бас мөн онцлог юм а. Алтан шаргал өнг зөөлөн амтаараа мөн ялгардаг юм а. Хадам цуурын нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Арван үндэс компани хам бэр. Тэгээ одоо яадаг ингээл жишээ нь ингээл анзаарч ингээл харж яснаа. За ингээл нийгэм дээр ингээл тодорхой хэмжээгээр ингээл үйл явдлууд болж юм. Тэгэн гол тэн дээрс за окей би яг энэ дээр үгээ хэлэх ёстой юм байна гээл шүүрэл биш байлгүй дээ яад юм бол биш яг юм байхгүй. Би ч одоо тийм хүмүүс шиг нэг олныг танд болох гэж ч юм уу алдарших гээд байгаа юм биш шүү дээ. Ааха. Сошиал бол ийм юм байхгүй хаа. Ер нь үнэхээр байгалийн өгөгдөлтэй хүн л явдаг юм байхгүй. Наабаа шиг үнэхээр бусдаас намхан байж болно. Тэгвэл хүн сонирхно. Оскар шиг шууд гарч ирэнгүүтээ. Тийм ээ? Трансгендер гингүүтээ бүхсөө хөдөлгөөд ингээд солиорсох юм бол бас болно. Нараа шиг гэрүүлийг болно. Одоо юу гэдэг чинь ямар нэгэн эсвэл айгуу гой түүхч үж болно. Шинжлэх ухааны ямар нэгэн мэдлэгтэй хүн байж болно. Гоц авьяастай эсвэл бүр одоо ингээд айгуу гой тууштай хүн байж болно. Тэр тууштай зан бусдаас ялгаатай. Тэр амар тийм юу хүмүүс багс. Ямар нэг л бусдаас ялгарх гоц юмтай хүн л явдаг байхгүй. Тэнгүүт чинь ийм байхгүй яах. Тэд нар бол зүгээр автоматар явчихна шүү дээ. Тий. Тийм ээ? Автоматар зүгээр наабаг хүн үзэн шүү дээ. Хандлтан. Зөв хандлтанд явчихна. Яг ингээд би ми чинь одоо ингээд гарч ирд юм ярина гэхт чинь хүн үзэхэд аюу хэцүү байхгүй. Таа ч гэсэн хэцүү. Ирүүл хүн ирнэ хэцүү. Нэргээс хэцүү байхгүй юу? Тэгэнгүүт чинь тэм дотор яг яаж тэр хүнийг үзүүлэх вэ гэдгийг л бодож олно гэдэг чинь жинхэнэ хүний ухаан байхгүй. Хүмүүс намайг яг вэ галзуу малцуу гэнэ. Галзуу байсан чинь яадгийн. Галзуу хүн халам зүй ярианд орж ийн. Ирүүл чи юунд орж ийн үү? Тийм ээ? Зүг. Тэрнийг олж харна гэдэг чинь жинхэнэ хүний ухаан байхгүй. Хэцүү. Маш хэцүү. Хэрв аргийн хүн чадахгүй. Тэгэл хүн чинь нэг чадахгүй юм үгүйсгэжтэй шүү дээ. Та одоо хоол хийж чадахгүй л тогооч бол юмтай мах цагт байлэр юмтай холбогдсон юм байна. Энэ байлэр ажил энийг бол хин чи наадга хай гээл те. Яг тэрэн шиг юм болж байгаа байхгүй. Сошиал бол одоо ерөөсөө хин чадна ингээд галзуураал наад тэгчээд байгаа байхгүй. Тэгтээ тэрнийг яг жинхэнэ ашиглаж чадна гэдэг бол маш хэцүү. Дүүчр бол яг нэг онцлог байгаа байхгүй. Хин нэгэн хүнд мөнгө төлөөгөө. Төлөйгөөч мөнгө байгаагүй. Тийм ээ?
Тэгээд бусдаас тийм гоцааяас яриаггүй шүү дээ тийм ээ. Тэр төрцөн тийм ээ. Ямар энэ камераар чи миний өнөр үнэртэхгүй шүү тийм ээ. Үнэртдэг байсан бол үнэртүүлээд олчих гэсэн тийм ээ. Амар хэцүү байхгүй хаа. Тэнгүүт чи тэгээд би ч одоо ингээд залуучуудад хандаж хэлэхэд энэ олонний улс төрийн том магнатууд шүү дээ. Тий. Эднэртэй бас тэгж хамаагүй харьцаж болмооргүй юм бэл. Намайг чи ингээд дарах хүн асар их байгаа шүү дээ. Чинийг суусан шүү дээ. Гүйгүй тэр мөр бол хамаагүй байх. Гоц намайг бол одоо яг жирийн хүмүүс ч гэдэг юм уу, танихгүй хүмүүс ч гэдэг юм уу, нэг заа нэг галзууч гэдэг юм уу, заа нэг залууч гэдэг юм уу, заа нэг хөргөөл ойлгоцсон байж байгаа, таньж байгаа. Тий. Яг мэддэг хүмүүс байгаа шүү дээ. Энэ яг гарч ирэх юм бол толгой дээр ингийн шүүгээд яг тэр хүмүүсийн тэр дарамт тэд нар ч намайг гаргахгүйгээд үзээд байгаа шүү дээ. 10 хэдэн жил дарцсан байж байгаа шүү дээ. Телевизэд сонирхолтой гаргахгүй. Тэгээ сошиал дээр ч бас дарахгүй дараад байгаа шүү дээ. Энэ их дарамт. Тэгээ манай оонууд байж ин тийм ээ оркод. Тэгээл ингээл энэ дундаас гарч ирж бас нэг хүн танигдна гэдэг бол үнэхээр хүний эр зориг, оюун ухаан, хөдөлмөр, тууштай зан тэгэл маш дэвчээр хөтлөх хэрэгтэй. Тэгтээ тэр дээрээс биш дээ зүгээр бас нэг хамгийн том гоё нөлөөсөн зүйл нь энэ нэр байхгүй юу? Энэ нэрийг ер нь шууд бурхны хүүгээд ямар зоригтойгоор те нэрээ ингэж нэрлсэн учир шалтгаанаа хэлээч. Сошиал дээр ах нэг юу асина. Эхлээд 20 онд чинь рич ихт сахан дараахан гарч ирж штэ. Яа. Төлөө төвшин. Улс төр чаварг шихаа тийм ээ. Лайв гээд хүн үзэхгүй. Нэг хүн орж ирэл гараа авчин. Тэр хамаатан сад найз нөхөд илтүү хангай маа 5 хүн орж ирнэ. Хандлт байхгүй. Яа 20 онд чинь манайхан хэрэгэл зураг. Манайхан сая коронавигоор сурлаа штэ. 20 онд бол мэдэхгүй штэ бараг л. Тэгэл нэг 5 хүнд үзүүлээ. Тэг би яг бүх хүн гараа авчин. Байхгүй. Тэгээд ингээ ганцаар яриад 6 сар тэгж явсан байхгүй. 6 сар биш юм аа 2 сар тэгж явсан. Тэгж явж байгаад ер нь яавал яах вэ гээл те. Тэгээд ер нь хүн бас нэг чаддаг юм аа. Одоо ярий гээл нөгөө бүхөө ярихгүй. Би ч бүх юмны афтер байж байгаа юм шүү дээ. Тэгээ бүхөө яриад явангууд намайг хүмүүс чинь тэргүүн гээл. Үндэсний холбооны тэргүүн болох хүн байна гээл яг тэргүүн гээл. Га тэргүүн. Тэгээд жил хагас тэргүүнгээ явсан. Жил мэл гарна ч юм уу. Тэгээ байжсэн чинь нөгөө хэд чинь нэг жинкнээс тэргүүн болчих гээд болж өгдөг хоёр атарчаа. Жинкнээс тэргүүн болох гээд байна шүү дээ. Ангандаа бол нөгөө хөөргөөд тэгээд ийсэн чинь жоохон ингээд нэг ингэж мингээд нэг жоохон тий маазраад зарим юм үний бас яг нэг юмд ч яг нэг хүм ингээд нэг бүхий ч ингээд харангуут нэг хав дарцсан юм байж байгаа шүү дээ. Тэн дотор ямар бузар булаа юм явж байгаа хинч мэдэхгүй шүү дээ. Бүхийг одоо монгол хүн болго мэддэг гэж бодож байгаа учраас дотроо юу болж байгааг хинч мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр мөрний ярингуут чинь хүмүүсээс дуртай байхгүй. Тэгэл яг ярингуут дуртай учраас сонсоол бүх ярьж байгаа юм чинь хүмүүс сонсоол мэддэг юм а би ярьж байгаа юм чинь бас хүмүүс түргээл тэгээ явж ийсэн аа. Яг Баярбаатар жинкнээс тэргүүн болчих гээд болчихдгоо. Анхандаа үзгүй сонин сайн дурыг. Уран сайханч марк юм явжсэн чинь. Тэнгүүт цаанаас нь сошиал чинь бол зүгээр л платформ шүү дээ. Хүсвэл хэнийг ч ингэн. Тэгэл одоо урд өдөр нь 1000 хүн үзүүлээ суужсэн. Тэр 1000 хүн үзүүлнэгдэж чахаа тийм амарх юм биш. Тэр үед чинь бол коронавигоор л хүмүүс сошиал хэрэглэж сурсан болохоос биш. Тэр 20 мөрөө он тэр корона гарахаас өмнө үед ч амар хэцүү байхгүй. Урд өдөр 1500 хүн үзүүлээ суужсэн хүн чинь маргааш нь 5 хүн үзүүлэл яг. Үгүй харин тэгээ хаачдаг байхгүй. Тэгээд панк гэж хаалгаад сургаггүй болоод. Тэгэл яг би тэнд нэг лайв янз бүрийн хийгээ яваад байгаа шүү дээ. Хийж мэдэхгүй. Тэгээд бүхэн ертөнцид яг үнэ хэлэхэд ингээл. Тэгэл яг гэхдээ тэр нийт Монголын ард түмэн бол мэдэхгүй. Бүхэн ертөнцийг тойрсон бүх сонирхолтой хүмүүс мэдээдсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд за энэ бүхэд дотор л би ингээд алуулчих байгаа юм чинь цаашаага жоохон задрах хэрэгтэй байна. Нийт зүгээр ингээд хамаагүй тий. Явах хэрэгтэй байна гэж одоо тэгээд л нэрээ соёл ирнэ тий. Тэргүүн яг тухайн үед тэргүүн гэж хүмүүс төхөргөөд ангууд тэргүүн Баярбаатар байна гэх. Тэгээ нэг хэсэг явж байсан байхгүй юу? Тэгж байгаа л за нэрээ соёлж тэргүүн бол ерөөс явахаар хөө болчлаа тий. Тэгээд шинэ хаяг нээ. Тэгээд нөгөө хаягийг чи ингэсэн юм чинь. Яг гэхдээ тэр хаяган дээр би бас
нөгөө бас хэл ус муутай мэдхгүй бас зөрчилдөндөө гаргасан байгаа шүү дээ. Тийм ээ. А нөгөө бас нэг жижиг сажиг зөрчлийг репортлоод ингэсэн юмнууд бас байгаа. Хакерны юмнууд бас ингээд дийлэнх. Тэгэнгүүтэл дүүн 21 онд шууд банк нэрээ солих гэсэн юу? Бурхны хөө. Тэгэл бурхны хөө гэж нэрээ солиол. Солиодж байх хөтэ нэг нь тэргүүнийг нь бол нөгөө хэд өгсөн шүү дээ. Манай хэд хөргөж өгсөн шүү дээ. Хөргөж өгсөн. Бурхны хөгч бол би өөрөө. Тий энэ тэргүүнээс салахгүй бол би явахгүй маань гээд. Тэгээд энэ Бямсөгтийн Баярбаатар гээд нэг шинэ хаяг нээгээд. Хуучин хаяг маяга болоод. Тэгээд шинэ хаяг нээгээд шинэ нэр өгөөд 21 оноос банк. Тэгэл яг нэг шинэ хаягийн дээр ямар ч нэг хак мак хэлдэг байгаа юм байхгүй юм чинь. Байхгүй юм шин тий. Шууд алахгүй юу. Столичныгоо шинэ юм задлаа. За столичныгоо манай энэ столичны хувьд бол бас яг нөгөө нэг энэ яалтж байхгүй нөгөө цэвэр тунгалаг гэдэг энэ үнэрээсээ хүртэл. Оо за. Нөгөө цагаан арх ингээл өнгөрч шинэ аюул шүү тий. Синх гэдэг шүү. Эйгүү татар муу хахад бас эйгүү тий. Эйгүү шүү. Столичнyd бол тим юм юу ч. За. За сайхан өгцөн тий. Өгсөн. За тэрийг мартахгүй шүү. За столич. За төлөө ахын нэвтрүүлэгт амжилт хүсье. За тэгэн гото бурхны хүү болоод ингээд ирсэн чинь бис мэдээж л одоо тэгэл шам шиг юм анхаараа бурхны хүү байд ингээд тэгэл байлгүй дээ бодвол. Яг бүх юм боо. Ааха. Яг ингээд намайг ч ингээд нэг уцаар харж хагаад зодчмоо санагдаад байгаа шүү дээ. Тий. Дарамжлаад байгаа шүү дээ. Тий. Яг хурж ирээ зодох гэхлээр бас арай л нэг зодуулгаргүй нөхөр байхгүй. Тий. Тэгэхээр чинь тэгэл яхаа бүх юм боо. Түүнээс манай Москва гэдэг бол зод цоргол алчлаа шүү дээ нөхөм. Тий. Яг үнэ. Манай үт бол яг тэр бүх хөрөлжсэн болохоор тэгээд боонж өгтэй юмнаас хинч ааш шүү дээ тийм шүү дээ. Тэгвэл ер нь одоо ингээд чинь лайв хийгээл үзлөдлөө илэрхийлэл эн чинь яг энэ платформынхын дагуул яваал ингээл эн чинь Монгол хүн бүхэнд л байж байгаа л ирэх шүү дээ. Тийм шүү дээ. Тэрнийг ойлгох хэмжээнд манай ард түмэн хөргөлөхгүй. Тийм баг шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгэл доромжлол элдв. Аваарай. Би дүүн яахгүй шүү. Элдвэр доромжлол. Энэ гоё. Яг доромжлдог байсан. Ааха. Эхэндээ. Тэр чинь нэг төрлийн шалгуур. Ааха. Тэрнийг дүүнд авцаа. Одоо бол яг миний ингээд лайвыг ингээ харах юм бол ах ер нь бас яг гайгүй шүү дээ. Тэгэл яг бас мэдээж нөгөө намайг нэг гарахгүй гэсэн дарамтууд байж байгаа шүү дээ. Нөгөө юм бол байж байгаа. Нөгөө репорт инээтрээ нөгөө хак бак юм чи байж байгаа. Тэр нь даруулсан мөртлөө бас нэг бас хүн үзүүлнэ шүү дээ. Хэдэн 100 мянган хүн, сая май хүн тий. Тэгэл ер нь гайгүй шүү дээ. Натуралаараа юм чинь. Тэгэнгүүт чинь тэн дотор бол тийм доош нийсэн бол яг газар мал зүүж байгаа хүн байна. Гэтэ тийм олон биш. Эхнэрч чи хэцүү байгаагүй юу? Одоо ингээл шууд ингээл яагаад байгаа юм. Эхнэр чинь жинхэнэ бурхан байх шүү дээ. Эхнэр чи аль яг миний нэг заяаны хань л гэж би бодож явдаг шүү дээ. Эхнэртэй би заяаны хань, эхнэр мэн над заяаны хань. Яг юу ч гэмээр юм дээ. Эхнэр бит хоёр л яг л хоёр тал гэсэн үг. Би бол одоо жоохон төвчээргүй талтай. Жоохон сэтгэлгээ бол бас хөөрхөн байна тийм ээ. Ч гэдэг юм уу. Одоо тэгэл хөдөлмөр нэтрээ ингээл миний одоо би нэг бас ингээд нэг амбиц байна шүү дээ тийм ээ. Ингээл хин мэтчлээ одоо миний нэг одоо нэг би бол нэг энэ тал руугаа байлаа гэж ихнэр яг энэ талтай байхгүй. Ихнэр бол амар төвчээртэй. Тайван. Тайван. Хэр өрхтөө нэг юм яриад байгаа юм байхгүй. Тэгтээ яг ингээд нэг дуурдгүй нэг тийм залил хөргөм ядарсан хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш. Хэлхэмаа банк хэл чинь. Тэгээд шийдгээр хэл тээ. Тэгэл яг битэр ч одоо нэг одоо нуугаадах юм баггүй шүү дээ. Ах минь одоо тэгэл ор хоронгүй очих гоё нөхөр нийлсэн шүү дээ. Тэгэл одоо юу гэдэг юм дээ тэгэл. Би бол яг ингээд нэг юм ингээд сэтгэл хийгээр ч гэдэг юм уу мэдлэг боловсруулаараа юм ингээд нэг банк аваа явчихна. Тэгтээ түрэгдэх гээд идэх байхгүй. Хит хурд хийж явж байгаад уршигаа хамраараа ингэх гээд идэх байхгүй. Тэрнийг тэр алтал дээр чинь татаад байж шин. Татаад байж. Тэгэхээр чинь тэгэл эхнэр бол нөгөө жоохон сэтгэлгээ мэтгэлгээ ч гэдэг юм уу жоохон менежмент маркетинг энэ юм их чадвар жоохон муутай байна. Тэрнийг би жоохон нөхөл. Тэгээд зэчгүй шүү дээ. Сая Мөнх Эрдэнэт хоёрын нөгөө нэг юуг бол би нэгсэн ойлгоогүй. Юу болоод ирсэн бэ хоёр ч одоо. Нэг нь дэвшээд ирсэн үү? Яагаад? Эсвэл хоёудаа дэвшиж явсан аа? Хоорондоо уучирсан уу? Юу болоод ирсэн бэ?
Бас хөгжилтэй хүмүүс шүү. Нэг дор таарч гисэн хоёр явж исэн шүү дээ. Мөөгөө ах ч одоо тэгэл юу ч гэмэр юм дээ зайл. Надад ч хэцүү юм билээ. Тэгээд намайг ахын дөөл гэдэг тий цаач. Тийм үү? Бүх хүнийг л юу н ахын дөөл гэдэг. Алгачаач. Алгадал нь дуусч ямар юм бэ? Яг тэ миний мах сэтгэл санаа цайлган штэ. Манай баян өнгөрөх штэ. Тийм цайлган дажгүй байх штэ. Ерөнхийдөө л яг тэ сошиалын л од. Тий. Тэрнээс цаашаа нэг тийм яваад ах тийм потенциал байхгүй. Тэрнээс доошоо орох тийм ямар ч учир шалтгаан байхгүй. Мөг яг гоё платформ олцсон л хүн. Азтай л хүн. Тий. Танаас миний хахад бол тийм улс төр мустер хийгээл нэг тийм нийгэм амьдралыг өөдөн татаал тэгээд явах тийм толгой бол байхгүй шүү дээ. Зөвхөн л ах чи яагаад мөнхөрднийг дэш нарахгүй байгаа гэхээр угаасаа потенциал байхгүй юм чи яах юм бэ? Боловсрол байхгүй юм чи яах юм бэ? Зөвхөн мөг яхад өнөөдөр жишээлбэл Арц нам ерөнхий нарийн бичгийн дараа болъё гэдэг юм. Гүд хийж чадахгүй шүү дээ яах юм бэ? Сошиалчин бол яах вэ тэгэл хэцүү шүү дээ амьдрал биш шүү дээ. Тэгээд энэ дээр одоо тэгээд яаж ч болно тэгэл амьдрал дээр ондоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр ч мөг ах яг хэмжээндээ л болж л байгаа. Яг ахыгаа муу хэлээд яг миний ах битэр чинь муудалцдаг нь миний нөгөө ярьсан юмнуудыг чаачдаг. Тэгээд чааш нэг яриа явчихдаг байхгүй. Тэгэл болооч гэдэг мессеж хийдэг байгаа ш. Тэнгүүд чинь тэгэл лайк дараал яваад байна. Тэгэл махааш гаширхгүй жаагаад оноо чинь тэгээд бид өөр чинь дургуусаад байдаг байхгүй. Тэгэл биш тэгээд сая одоо зүгээр л яг мөнгө ахыг үүсгэж байгаа юм шиг шүү дээ. Мундаг шүү дээ. Тийм. Сая одоо ингээд зүгээр л тэр солонгост очиод зүгээр имлэгт үзүүлэл явна л. Хажуугаар тэр хөрхий жалан маламтай үзээд идэх нь яг ямар ч юм. Жалан маламтай би одоо үзэх юм уу? Ядарсан юм тусалсан. Ядарсан юм тусалсан. Одоо яг нуугадах юм байхгүй хаа. Би одоо ингэж яг нэг олонний танил болсон учраас ах энэ би сууж байгаа шүү дээ, тийм ээ. Олонний танил болсон хүмүүсийг доош нь хийж, доромжилж, гутааж. Тэгж олонний танил боллоо шүү дээ. Миний ер нь жоохон стил тэгэл бурхны сарсан зураг юм байлгүй. Хүнийг доош нь хийх байхгүй. Нэг гэдгээ хэлдэг. Тэр бас амар зөв шүү дээ. Нэг юм хэлжээ. Тийм, тэнгууд ч ах би чинь тэр хүмүүсийг тэгж хүмүүсээр хандлт аваад байна шүү дээ. Тэгэхээр зөрүүлээд би хэнийг нь туслах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би зөвхөн жалам тусалсан байхгүй. Тийм хөөрхөн юм бас ингээл нэг хуучин хаягаараа нэг хөөрхөн танигдаад нэг явж исэн чинь нөгөө хаягаа нэг чахтай болоо. Гизэн шүү дээ. Алдсан. Пассвортоос эргэж чадаагүй алдсан байхгүй да. За. Тэгээд баг 2 жил сургууй алга болчихгүй да чаавас хинж тоохгүй. Тэнгүүт нь би өргөдөл за энэ хүүртнийг туслая даа л гэлээ. Тусалсан юм л да түүнээс шүү. Жалан маламтай ч одоо нэг харьцаад тахын чашаа. Юусал үнээр яс муухай юмартай өгш. Би ийм гоё ийм хошин мэдрэмж өндөртэй юмартай хүмүүст айгу дуртай л да угаасаа. Миний аавч тийм л хүн байсан. Гоё шүү дээ. Айгу үнээр гоё шүү. Ийм хүмүүстэй ярилцах айгу гоё байдаг байхгүй. Тэгээд тэр ямар сандаа нөгөө нэг солонгост очичин гутаа шинэ гол дээгүр гүр байдаг юм байна. Тэгтээ гол нь алга гэдэг бол зү үнэхээр тэр бол За харж гин үү? Манай монголчууд яриадсэн тийм ээ. Олон газраар явлаа инфлюенсерүүд. Олон ч гүүрэн дээгүр гарлаа. Голыг хөндлөн гардаг гүүр байдаг байсан болохоос гол дагуу тавьдаг гүүр гэж байдаг юм аа энэ төр гэдээсэн тийм ээ. Оо солонгост байна. Яалтчгүй гол дагуу тавьсан байх шүү. Дөрөв игнэ. Харж гин үү? Энэ бол бодит үз. Гарцааг үз. Зөв байна. За сайн мэдээ нэг бол гол дагуу гүүр тавьдгийм байна. За муу мэдээ нэг юм болов шүү дээ тий. Энэ харж гин үү? Голын ширэгчдэг юм байна. Гүйг байх. үнэхээр супер байсан шүү. Хүмүүс тэгж бодоод байхгүй. За хавдээ тэрнийг хамаагүй ярих чаашаа чинь. Сошиал дээр ярьсан юм болгон нэгдүгээр хүнд хүрнэ гэсэн үг биш. Таны гаргасан нэвтрүүд болгон паг амжилт болно гэсэн үг шүү дээ. Байхгүй шүү дээ. Зөв. Нэгт тийм байна. Хоёрдугаар за яг нөгөө төрөлхийн нөгөө авьяастай хүмүүс байгаа шүү дээ. Тийм ээ. Байгалийн өгдөлтэй. Тэд нар бол тустай. Тэд нар бол яахыг хэрхийг хинж мэдэхгүй тийм. Зүгээр
би мичийн дээрээс урчлаа ботчдөг байхгүй. За. Тэр нэг тэгш. Тэг чи тэр гүрийг хайж олж байгаа юм уу? Яваад шүү дээ. сөүлд өс тээ. Энийг тэгж ярьж болох үлээ. Энд чи бас осолтой шүү дээ. Захиалгаар тэгшлээ мэгчлээгээ солиороод. Би бол мөнгө төргийн интернет дээр авсан бол байхгүй шүү дээ. Ер нь болохгүй гэдгийг л би эсэргүүцээд байгаа санаа шүү дээ. Тий. Тэр хамаагүй бас юм ярьж болохгүй шүү. Одоо тэр ялахгүй юм дуучдаг байхгүй. Чи захиалгаа тэрнээс мөнгө авсан мэн гүжүүдээ дайрчин шүү дээ. Тэг манай энэ оонууд чинь тэгээд нөгөөт нь итгэе солиороод явчихсан шүү дээ. Тэр чинь нөгөө нэг юу чамаагч нөгөө нэг баримтлагч чи яг тэрнээс болсон биз дээ. Намайг баримтчилдаг бол хаа яг жирийн хүмүүс үгэж боддог юм байгаа. Тэр амар том юм болсон. Би яг тэрнийг яриад байх. Хамаагүй ярьж болохгүй. Ер нь бол нэг 5 хоорондоо тусдаа бүлэглэл. За. Бүлэглэлийн ирэх шиг яг над дээр огтлцсон байхгүй. Нөөцөө Хаа болцсон гэсэн үг л дээ. Тэгэл яг тэрнийг ярьж болохгүй. Одоохондоо ярих хэмжээ нь битүүч бас хэмжээ гэж байна шүү дээ, тийм ээ. Ярих юм байна, ярихгүй юм байна. Тэрнийг хамаагүй ярьчлахгүй. Зөвхөн ер нь бол тэр 5 бүлэглэл байсан байх нь тийм ээ. Тэрнийг л ойлгочих хэрэгтэй. 5 шүү дээ. 4 биш, 3 биш, 2 биш тийм ээ, 1 биш. Нэг хүн Баярбаатарт өсөж байгаа тэгсэн байх нь биш шүү дээ. 5 нөхөр яг жигнэс шүү байх. Та ч гэсэн ойлгохгүй. 5 нөхрийн яг хаа ингээд уулзсан байхгүй. Тэгэл тэр уулзуурын цэг нь яг хөө цаг хугацааны тохироо бүрдсэн юм уу яасан тэгэл тэгсэн л юм аа. Яхаа тэр нэг тэгээ бодсон юм байхгүй шүү дээ. Яг тэрний чи өмнө чөлөө тэрний дараа нь чөлөө бас мөнх эрдэн баригдал. Хамаагүй өмнө. Тэ. Тэгэн гол нөгөө нэг хүмүүс нэг ийм сонио хандлагатай байдаг юм байна. Нэг осондоо ингээл яг хуу эн чин зүгээр л мөнх эрдэнч вэ чийч вэ ялгаа байхгүй л ингээл сайхан лайв хийгээл явчихлаа шүү дээ. Ингээл тэг болохын дэмжээл болохгүйгийн шүүмжлэл ингээл бас нэг эн чин нийгмийн эмчилгээний нэг хэсэг л байна шүү дээ. Тийм биз дээ. Ингээл яриад ингээл явчихлаа. Буруу нь юу байгаа? Тэгэн гууд гараад ирчингууд дараа нь ингээл нэг сар баримтлагдаал ингээл дахиад гараад ирэнгууд энэ одоо өстой бандгандаа орчиж гээл тэг хүмүүс нэг тийм орно ш тэр нь. Түүхтэй тий. Орно ш тах. Та докондогоор хичээлсэн. 32 медаль авсны 29 нь алт. Амар байгаа шүү дээ. Өг ах юм. Сошиал дээр юм хийхэд за яг төрөлхий авьяастай хүмүүсийг хэлсэн шүү дээ. Тий. Сошиал дээр юм хийхэд бүх хүнийг мэднэ. Гал баяр тэгж ярьсан тэдэн сарын бүх юмыг мэдж байгаа. Шаардлагатай бол таныг ярьж болно. Тий. Гүг тэр чинь асар гоёны хөдөлмөр гэдэг байхгүй. Зүгээр нэг бацаан тэнд нэг санамсаргүй нэг юм яриад 300,000 500,000 сая хүн үзүүлсэн байж болно шүү дээ. Тэгэл алга болцсон. Тэрний чи энэ дотор байж байгаа. Шаардлагатай бол дийлгэнэ. Гүг ах маш их өндөр оюуны потенциал хэрэгтэй болно. Зүгээр ингээд нэг манай энэ сармагч юм. Memory hard бас өндөр хэрэгтэй болно. Үгүй тийм амарх юм биш. Тэгэхэд ах юу байхгүй та. За энийг ч барай хитэрчих шиг боллоо болио. Жоо нилээ халтчих нь одоо болио ах. Дуусах уу? Юу гэсэн үг? Үгүй би нилээ согтцсон байна. Тийм үү? Жоо ядраад нилээ сая бүр нилээ тэр яг чинхүү дотор хүн гарч ирэх гэж шүү. Үчи тэгтээ ер нь нэг юу чиний хэмжээ гэж байдаг юм уу? Одоо ингээд нэг 2 пи уугаад болчдөг ч гэдэг юм уу? Эсвэл тийм бим байд юм уу? Байхгүй. Байхгүй. Ер нь бол нэг 2 үнэ уснаа. 2 үнэ юу? 2 үнэ усаал яг гоё унтна. Аа. Нам. Яг гоо сүүлийн үед бас нэг нас мас жоохон яччихаа шүү дээ. Та тэр адилхан шүү дээ. Чи нэг 85 мая явцаа л байгаа. 85 наа шүү дээ. Тэр явцаа. Тэгэнгүүт чинь тэгээд одоо эрүүл мэндэ бодъё. За яг миний тэр одоо дотроо бодож байгаа юмудаа хийхгүй нь бол хамаахгүй шүү дээ. Тэгтээ би үр хөвгтдээ бол Баярбаатар байж бол тийм байхгүй. Би одоо ингээд би маш их зовлон амслаа шүү дээ. Тэр зовлонгоос яг нэг сөрөг тал нь зовлон. Эрэг тал нь маш их туршлага байхгүй байна. Тэрнийг тэр үр хөвгтүүддээ үлээлж үлдээ л та. Миний хөө ингэдэж шүү тэгдэж шүү. Мөнгө л яг тээ орж ирнэ гарч ирнэ тий. Мөнгө бол мөнгөтэйч бол мөнгөгүйч болно. Одоо манай муу их төр ах шүү дээ тийм шүү дээ. Анаад банкны захирал байсан шүү дээ тий. Мундаг тухайд юм шүтэн байсан шүү дээ. Амар явдаг. Одоо энэ бацаанаар л мэдэхгүй болохоос ш. Одоо л галзуу малзуу тэрийгээ солиороод байгаа болохоос ш. Хүн яаж ч ууч болно. Гол нь ингэдэж шүү гэдэг тэрийг урдаас
мэдсэн байж их юм бол тий. Над бол асар туршлага шүү дээ. Ядтал бүр хүүхдүүдтэй яриа суучих хэрэгтэй байхгүй. Энэ дөө миний хөө тий. Наадах чинь гэдэг шүү. Яагаад вэ? Миний хүүхдүүдээс хөрхөн бас болж байна. 790 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан хайрын нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Zebra Select компани столичны брэндээ одоо ялангуяа 100 цаг болж байна. Амралт зугаалгын өдрүүд эхэлж байна. Яг энэ үе дээр бол одоо та бүхэн маань бол одоо энэ хүү столичны гээд чанарын өндөр баталгаатай цэвэр тунгалгийн туйл болсон одоо столичны брэндийг та бүхэндээ санал болгож байна. Столичны гэдэг бол зүгээр ч нэг одоо сархад бол биш. Яалтаж байхгүй одоо олон 10 жилийн уламжлалт чанар түүх 80 гаруй жилийн турш одоо жороо улам боловсронгуй болгож ингэж сайжруулж ирсэн ийм сархад байгаа. Хусны нүүрс болон одоо кварц элсний шүүлтүүрээр дамжуулан одоо олон шатлалтай ийм нарийн шүүлтүүрээр хийдгээрээ энэхүү столичны бол маш зөөлөн тэгээд цэвэр ийм амттай сархад юм аа. Зуны сайхан орой тэгээд найз нөхдөдтэйгээ сайхан гал торж суугаал тэ гитараа тоглоол сайхан дуулаал яг тэр ийм гоё нэг тийм үнэхээр нэг юм гоё үдэш бол яалтч байхгүй столичныгоо тавьчаад тэгээд ингээд сууж хахад бол яста тэр орой шиг гайхалтай орой бол байхгүй байлгүй дээ. Халамцсан хайрын нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Оросын алдарт столичны халамцсан хайрын нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагчаар Mofi брэнд ажиллаж байна. Mofi брэнд бол одоо Icos-ийн ямар ч төхөөрөмжөнд шууд бүгдээрээ ажилдаг ийм зориулттай тамхи байгаа. Тэгэхээр зэрэг танко албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг байгаа юм шүү. Тэгэхээр албан бусаар оруулж ирдэг компаниуд бол нэг хайрцагын одоо жишээ нь нэг хайрцагын бол 15-аас 18 мянган төгрөгийн хооронд зардаг бол одоо танкогийнхан маань бол яг эндээс 2 дахин хямдаар 8 мянган төгрөгөөр ингэж худалдаалдаг юм байна. Халамцсан хайрын нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Mofi брэнд. Манай 40 мянгатд чи одоо жишээ нь бас л яг хуучин чи лаки төв гэж байлаа гүндлаахын. Тий. Одоо манай хүн чинь тасгатаа хээгээрээ гэж бочоод байгаа болохоос биш. Үгүй тэр чинь нэг төлдөө гүндлаах бол бас заримдаа шоу хийчтэй. Шоу хийдэг бах уу. Заримдаа үнийн мэрдгийн. Тэр чинь ингээд үдсээр гад ангилдаг болчих штэ. За энэ нөхөр бол яг одоо хандлт авахгүй чинь энэ дээр яг үнийн мэрх гэж байна. Тий. Энэ бол юм одоо энэ дээр сэтгэлээ тайлгаруулж байна. Тийм ээ? Сэтгэлээ тайлгаруулах юм бас байна штэ тэр чинь. Янз янзын болно ш сошиал чинь. Гүнээх хэрэгж байгаа биш үү? За энэний орхич доо. Энэ дээр хандлт авцсан хөөхөн шоу хийгээ явж гинөө. Чамаг би ингэж байгаа. Миний арга барил ерөөсөө тэр шүү дээ. Тийм тэгэл яг. Хүн чинь явсаар байгаа таач гэсэн одоо нэвтрүүлгийг хийх арга барил олж байгаа шүү дээ. Тий одоо дүүр дамж Баярбаатарыг одоо хөөхөн ингээ хөргөж байгаа тийм. Тэр шиг чинь тэгээд яг тэр сошиал дээр чинь бас арга олчдөг байхгүй. За. Гүнээх ингэж гинүү те. За яг энэ хөрхий яг сэтгэлээс үнийг ярьчлаа да. Энийг хаяа. Эсвэл энийг шеэрлээд дэмжээд үгүй. Энийг араас нь яриад үгүй. Тийм ээ? Тэгэхээр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Би бол тэр хүмүүс шиг бусдын санааг өөрөө бодж олсон юм шиг бол ярьдаггүй. Зүгээр ингээд бус ингээд хүнийг юм гаргаад ирж штэ тийм ээ? Тэрний шеэрлээд үгүй. Эсвэл бол ярих юм бол тэр авторыг хэлж яагаад тийм ээ? За энэ хүн ингэж ярьсан чинь ийм юм учраас үнэн байсан байна гэж ярьдгийг шүү. Тэрнийг бас анхаараарай. Би бол хулгай зэлгийн энэ бозор булаатай бол үнэхээр энэ оюуны хулгай бол хамгийн бозор хулгай гэж би боддог. Тэгдэг байхгүй. Тэгвэл одоо ингээд жишээ нь лайв хийгээл ингэж чинь комментуудаа мэдээж уншиж л байгаа. Нэг уншихгүй ш байхаа. Үгүй юу? Уншихгүй яллаа. Тэр юу гэхдээ ингэж эмзэгэлт юм уу ер нь тэр комментууд? Үгсэнд нь эмзэгэлдгийн нэргүй мал байна даа гэж бодсон шүү дээ. Нэргүй мал байна. Мөтөж тахаа юугийн тэрнийг юугийн үтдгээр тэрнээ зуралдаа нөө. Сэтгэлээ гэдэг байна. Хар ядаргаа өстэй. Зовлон байдаг байгаад. Та арай тийм уншаа шалаа явдаг юм шиг шүү. Одоо чог дөржлөгсөн юм шиг. Баяр өдрийнхөө багшаар авдаг юм уу? Дандаа магтуулах гэдэг ингэж байхгүй ш та амьдрал тийм байхгүй ш та. Хүн зөв юм хийсэн ч та зөв юм хийж болно тийм ээ? Тий. Тэнгүү тэнд нэг тэргээр чин амьдарч исэн ч юм уу тэрнтэй ч холбоотой ямар нэгэн хүн байна. Тий. Тэрний эрх ашигыг хөнднө.
Тэгэхээр тэр таны дайсан болно. Тэр таны дайсан болсон юм чинь бичнэ. Тэгжих ч одоо тэгэл та өмнөөс нь шаналал. Тэр тэндээ шаналал байж л гэлтэй. Тийм үстэй ядаргаа штэ. За юм гоо ахтаах баярлалаа сайхан шүү. Одоо охны цаг нилээ явцсан уу? Гүү штэ. Хоёулаа чинь нэг цаг л явж штэ. За Блэкрама хоёулаа нэг сайхан тулгаадах юм. Бас нэг юу яадаг вэ? Оо тий. Хатуу дарс бол ер нь бол барьдгүй мүү эсвэл барьдаг байж байгаа гарчаад байгаа мó. Ер нь бол одоо бид нарыг үеийнхэн. Харин би бас ерөнхийдөө наадах шиг бодоод байна л та. Босцсон шүү дээ айл үзээ. Тийм ээ. Бүгдийг ингээд ямар үтсээ гэдэг шиг. Ямар ноён ямар юм бэ? Тэр чинь ямар ноён сансар мансар ямар ярих байлаа. Зөндөл гэсэн шүү дээ. Ноён хамгийн хийтэн ноён ямар юм бэ? Ноёд үлээ. Ноёд үлээ. Ноёд ч үлээ те. Тэгвэл ноёнтой юм байсан юм мартчихжээ. Тэгэл тэрнээс чиглүүлэл тэгэл ингээл явцсан шүү дээ. Бид нар гоо муу хүндээ ч гэдэг юм уу соёстгүүдээ биш байхгүй та. Бид нар ч яхаас тийм нийгэм байлаа шүү дээ. Би тэгтээ баяа чамайг ингээ харахаар ингээд одоо ингээл найзууд дунд ингээл цуглаал ингээл айгүй гоё ингээл яаж хөөрөөл ингэхээр тэгэл нэг юм орж ирээ суугаал ингэхээр тэр найзуудын яриаг айгүй гоё олгоол хөгжөөгөөл тэгэл ингээл баг ингээд чи гараад явахгүй чи байж л да өгшөөн гэмээр нэг тиймэрхүү л найзууд дундаа байдаг болов хэр олонтойгоо байрна. Гэт одоо тэгээ олонтой ч гээ таашаа олонгүй ч гээ таашаа ийм бохгүй хаа. Дүү чин 10 жил онц сурсан. 10 жил одоо улсын математикийн олимпиадад шагналт байранд орж хотын математикийн олимпиадад шагналт байранд гол талдаа. Гү супер штэ хаа. Тэгээ тийм бохгүй. Тэнгүүт чин одоо юу ч хэмээр юм дээ. За сурлагаараа бол нэг эвгүй нөхөр байхад байгаа штэ тийм ээ. За тэнгүүт чин дүү чин бас нэг хөөрхөн бие хатамтай. Тий. Садан зөв хэрхэл чин тийм ээ. Бас нэг хөөрхөн дуу хоор бас байна. Тэгээд яг гойтой жижиг бицгээ од шүү дээ ах юм. Тэгэхээр чин од нь байхгүй болоод нөгөө эцэн чи дутаггүй шүү дээ тийм үстэй. Нэг л ах мэдж байгаа юм чинь тэгээд тэрний би тэр дахин яриад байх хэрэгтэй тийм ээ. Одоо зүгээр гэрчлэх хүмүүсээ ярий. За бас нэг энэ дунд нэг ярьчих. Манай нэгээс 2 дугаар ангида манай нөгөө хойд авчин зайлуулгын ууж иддэг хүн ер нь өрхийн тэрхнээс л бүх амьдрал шалтгаална шүү дээ. Яг үнэ. Танай амьдрал холонгоос шалтгаалахгүй шүү дээ. Тий, надаас шалтгаална. Танай шалтгаална шүү тийм үү? Тий, яг үнэ. Тэгэл танай амьдрал нуруу таны л арчаагүй гэх шүү дээ тийм үү? Босвол таны арчаатай гэх. Яг тэр хүмүүс холон инээ тэрэ гэж ярьж болно. Тэр бол хамаахгүй шүү дээ. Тийм үү? Тийм үнэ. Ер нь цаана нь ил гардагч вэ, далд байдагч вэ, эр хүний л юм байдаг байхгүй. Тий. Тэнийг бас ойлгох хэрэгтэй. Тэнгүүд чинь одоо юу байгаа байхгүй. Сайн нэг жоохон согтчих шүү. Согтчих шүү л гэдэг. Зөв зүгээр сууж чи согтчих ийн гэдэг юм шиг. Ядарчаад орчин нөгөө яатсан чинь. Жоо ядраад дүнд амар ачаалтай ажиллаж байгаа хинч мэдэхгүй шүү дээ. Тийм л дээ. Энэ бол жоо гэрчтэй ярина. Анх эхлээд хөдөө нөөс ороод ирлээ. Та нэг сургуульд орсон тийм ээ. 1-2 дугаар ангид нийслэлийн хайлаас 49 төгс сургууль сурч ирсэн. 49. Нөгөө аавчин бол хойд аавчин бол барилгүй нөхөр байж байгаа шүү дээ. Ууж иддэг хөөхөн шугар эргэлдэг. Тийм ээ. Тэнгөт чинь нүүнштэй хааштай тийшээ. Энэ алдармаа тэ гэрчлэн ангийн онцорлогтон байсан уу? Гэхдээ одоо алдармаа жүжигчин болчиход байгаа юм. Хацаан чи. Би одоо гайхаад байгаа юм. Өөш ахаа ийм байхгүй юу? Одоо 2 жил 1-2 дугаар ингээд 49 төгс сургууль сурсан. За одоо урлагийн одоо бүхэл юмд баяр баатар шигтэйчүүдээс байж байгаа шүү дээ. Байж л байгаа. Одоо цагаан толгой баяр болж штэ. Би өсөг болж ирсэн. Тэгэл би ч одоо даавангийн хошууны даацалангийн гэл тэр үчин энэ дуу хит болж ирсэн байхгүй. Тэгээ дуулаад бич л та. Тэгэхэд алтармаа одоо хаана байсан юм бол. Жог гэрчтэй яна муу савнуудыг жог яаш. Одоо ч энэ төр чинь нэг од болцсон. Би бол тэр доор нэг лайв ч байх нь шүү дээ тий. Гарч ирэх гээд байгаа нөхөр байх нь шүү дээ тий. Манай яхаа хөрх. Манай алтармаа ч нэг тийм одоо юу ч гэмээр юм даа. Монгол хэл мэл дээр 3 муу гардаг хөвд байсан шүү. 3 авдаг. Уран зохиол дээр 4 авдаг. Тэгсэн мөртлөө айгуу сонио. Эмэгтэй хүмүүс чинь монгол хэлэндээ сайн шүү дээ тий. Математик дээр 4 авдаг гэсэн юм. Бас гайгүй байгаас бас боломж болцооны гоос таах. Болцооны.
Урлагт бол байхгүй. Тий. Дүүчин бол тэр алдармаг тэгээ явж явах дүүчин сургуулаа төлөөд олимпиадаар явжлаа шүү дээ. Тий. Сургуулийн олимпиадаар тэгээ шагнал магад аваад явсан. 1-2 дугаар ангитай. За 3-4 дугаар ангитай барьцааны манайх чинь нүүдэг. Зайлал хөргөлдөлтэй шүү дээ. Тэр үе чинь автобус ямар байлаа. Одоо ч хүмүүс автобусаа голоод байна. Юу тэр үед чинь автобус өнөөдөр яг үнэнгээ хэлэхэд ах алаан болт. ирэх юм болов ирэхгүй юм болов хинч мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм л байсан үе шүү дээ. Тийм. 3-4 дугаар ангитай дүүн барьцааны юунд сурж илаа. 74 дугаар сургууль сурж илаа. Гэхдээ гэрчээ яриад ахгүй юу? Бүр хаа байсан барьцааны. Сангаж хот. Тэр чинь согны хайрхан дургийн 21 дугаар хороо гэж явдаг. Ааха. Тэнгүүтээ согны хайрхан 21 дугаар 54 дугаар сургууль гэдэг байхгүй. Ааха. Тэн дээр чинь сурж илаа маань миний одоо найз гэх юм уу да. Одоо тэр сургуулийн найз юм да. За. Базарсаа тэгээ залуу байлаа. За. Тэрний төрсөн дүүн хин гэж бодож байна да. Хин. Баярмаа. Улсын дараамын театрын танай холн. Юу Анна Баярмаа юу? Тий. Аяга өгөөч. Каласа. За. За. Гэрчтэй, олон танил гэрчтэй. Түүнээс биш манайхан ч нэг тийм мөг ах ч нэг онц сурж исэн гэ хайчаад байгаа. Яурс гэрч байхгүй тийм ээ. Атмаа байсан би алдчихсан гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Гэрч байхгүй тийм ээ. Одоо дүүд нь бас яг хотлоо олон танил хэдэн гэрч байна. Онц сурж исэн гэ хайчаад байгаа. Тэгээ онц сурж исэн гэ хайчаад байгаа. Юу яач ингээд атмаа байсан гэ хайчаад байгаа. Хайчаад байгаа бас. Йоо ямар золтой бэ. Тэнгүүт ч ах юу байхгүй дүүн 4-5-аас гэдэг. Тэгээ 5-8 дугаар ангитай одоо энэ зайсангийн 5 дээрийн алтан гац ресторан чи энэ ч сургаггүй байлаа шүү дээ одоо тэр үед чи. Тий. Зайсанд чи хөрөхөд энэ хойшоогоо ганц шиг хорих ингээ. Тэгээ манай зургуулаа хөдөө аж гуруулдаг байсан байхгүй. Тий. Тэгээ Хүүхдээ орох байсан шүү дээ. Тий. Одоо дүү чи энд ах яагаад бодлоо. Аваад чамд дөрслөгтэй болоог хараа суугаад байсан чи байдгүй шүү. харин жоо фэлтг маягтай энэ шүү дээ. Ингэж сонгодог санагдаад. Энэ дэргээ бид нэр. Хөгжилтэй шүү дээ. Дүүн сайхан ер нь бол 4-8 дугаар ангитай энэ чи 5-8 дугаар ангитай энэ чи сурчсан байхгүй 32-ийн зайсан. Тэгээд нэг миний уртлын ширээнд нэг миний цэрэг нэг гоожор байсан. За. Тэгээ нэг химлээд нэрийг марчаад байна. Тэгсэн чи улсын хурд ингэ шин болцсон байх шүү. Лото юм уу? Үгүй ээ лото биш. Лото битэр мэдэн дээр битэр нусан шах юм юм. Манай яг найз ч ихэд одоо хайшаа да миний цэрэг л байсан да. Надаа суулаад тэгэл явж идэг. Яг хаа нэр мэрийг хэлээд байх үү өөр мэдчих жаал. Хэлчихдэг юм уу энэ гэрчгүүгээ чаачих юм болов? Худлаа гэж мэдэн шүү. Тий, худлаа гэж мэдэн шүү. Манай мөнгөтлөг миний. Мөнгөтлөг. Сач одоо миний жигэн шав цэрэг шүү дээ. Жиг. За гэх мэдчлэн одоо тэгээд хүмүүс баталнаас яах вэ? За яах өндөрлөх үү яах вэ? Давсаг одоо хэцүүдтэй. Би ч өнөөдөр нилээж уучих шиг боллоо. За тэгээ. Тэхүү. Нойл орч хийж. Харин энэ ийм юм шиг байх шүү. Энэ яаж онгод юм бэ? Йоо, би ч чиш одоо хүн жоох авир. Бөө авьяас ч жоох энэ жоо уншин л дах. Түүл төөрнө гэж штэ. Харин ингээд болохоос чи өөрөө үзтээ. Энэ гаццсан болов та чи. Яасан юм болов? Тэр дээдлэр нь ингэж юу яагаад? Заавш. Та үзээд барсангүй те. Тий. Би үзээд барахгүй хоёлаа зэрэг оноогонд орно те. Тэгнь. Энэ заавар нь энэ биш үү? Тэгэхээр 5 оноогонд ороод дууссан нэрээ. За ямар ч юм энэ ямар юм бэ? Хамбер бир гэж шүү. За ямар гоо. За ахтай хайртай шүү. Тэгээд айгүй гоё нэвтрүүлэгт оролцуулж өглөө. Үнэхээр том нэвтрүүлэг болсон юм байна. Тэгээд энэ хараа яг ингэдэм байна манайха. Яг нөгөө жишээ нь одоо лайвыг бол нэг цаг гарна л хийж байгаа шүү дээ. Хоёулаа бол нэг сая нэг цаг 10 минут ярилцсуу яв. Тэгэнгүүт яг чиний нөгөө нэг яг тэр нөгөө нэг лайваар хийгээд нэг цаг гарын ярилцаад ингээд яг фул болоод яаж яг тэр чинэндээ толчуу. Гүш тахаа. Миний топ рекорд чинь 530 минут шүү дээ. Ах тэгээд 500 хүн үзээд байсан гэж боддоо. Ямар аавэр. Гүр гайхаад би одоо ч гэсэн би өөр гайхдаг байхгүй. Би өөрөө 530 минут шүү дээ хаа. Лайв хийгээ суугаад тэгээд тэрнийг ингээл 500 хүн үзээд байсан гэж бодохоор бүр тоонд багтмаар санагдаад байгаа. Хүү. Сонирн байгаа ш тий. Сони. Гэхдээ гадаад дотоодос хүн амьд үздэг юм шиг байна. Би чи
Одоо юу гэж 11 гэж 10 үед эхэлсэн байлгүй дээ бодвол тийм ээ. Тийм байна. Тэгэл одоо 3 4 хүртэл ч юм уу 5 хүртэл ч юм уу явсан байх магадaltaй байхгүй. Аа. Тэнгүүт чинь тэрийг хүн үзээд л хийсэн байгаа байхгүй. Тийм ээ тий. Үнэн гайхалтай тэгэл. Яг гоо ер нь бол одоо таны нэвтрүүлэг ингээд мондог болчих. Үнэхээр яг би хэллээ шүү дээ. Тийм ээ? Ингээд айгуу гоё тийм үнэхээр гоё нэвтрүүлэг болцсон байна. Одоо яг тэрнийг ингээд хөдөлмөрлж байгаа хүмүүс ойлгоно. Урлагийнхан бол бүгд ойлгож байгаа шүү дээ. Атархад хэлэхгүй байгаа. Нэр шүү. Үнэнгээсээ хэлэхгүй байгаа. Тиймээс атархаа сууж байгаа. Шууд лайв хийж чичтэй. Одоо заа барь. Яг тэр камер заа үндсэн яг жоог барьж байгаа камер шүү заа. Шууд юу гэж лайв хийж байгаа юм шиг шууд явчихдаг л. Бас яг тэр хүмүүс бас хөргө болохгүй л байгаа шүү дээ. Бас өрөвдөх юм да. Бурхны үештэй бас тийм ээ. Бас муухай хэрцгий хандаж болохгүй бүгдийг ингэж болохгүй шүү дээ тийм ээ. Яг тийм байхгүй байх. Тий. Чи инфлюенсертэй орох юм уу? Инфлюенсер тийм инфлюенсер. Гэг аха. Яг үнэнгээсээ шүү. Хүмүүс нэг үнийн байдлаар худлаа гэж боддог тийм. Ийм байхгүй юм. Миний ярьсан юмнуудыг ингээд хулаал ярьдаг. Тэнгүүч одоо урлагийн салбарын намайг үзэхгүй байгаа шүү дээ тий. А би нэг жоохон тодорхой хэмжээний хөрхөн урлаг хийгээд байгаа шүү дээ тий. Тэнгүүт чинь тэдний тэр нэг урлаг хийдэг урлагаас жоохон дор байгаад юм шиг санагдаад байгаа байхгүй. Тий. Нэгт хоёр тухайн хүний амбиц шүү дээ. Баярбаатар станерэ хинч юу шигээл тэгж өөртөө итгүүлж ийж бас нэг жоохон ирчүүж авч байгаа шүү нуухан байхгүй. Тэнгүүт чинь тэд нар мэдэрч нав бас үзэхгүй ганц нэг хүмүүс яг сүүлийн үед үздэг болцсон. А ер нь бол үзэхгүй хүмүүс ганц нэг байгаа байхгүй. Тэгэхээр за тэрнийг одоо юу гэж тайлбарлах юм бэ? За тиймэрхүү 790 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Хадамцаар нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Black Ram Bourbon Whiskey. Тэгэхээр зэрэг энэхүү Black Ram нь бол органик беврежийн албан ёсны импортын бүтээгдэхүүн юм а. Шотландын соёолжийн нэрмэл спиртийг Болгарын одоо онцгой уур амьсгалд царс модон торхонд удаан боловсруулж насчуулж хийдэг хүчтэй тансаг өвөрмөц амтыг бүтээсэн Вермуз зэрэглэлийн Bourbon Whiskey юм а. Хадамцаар нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Black Ram. Хадамцаар нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Eco Meat. Тэгэхээр зэрэг Eco Meat маань бол 2011 оноос хойш үүсгэн байгуулагдсан Монголдо одоо анх удаа солонгосын үндэсний хоол болох одоо бүлгөөгийн жиюг дактуритан гэд бид бүгдийн амтархан иддэг солонгос хоолнуудыг гэрээ нөхцөлд амт чанартай одоо түргэн шуурхаа хийж идэхээр бараа бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж эхэлснээрээ Монголдо анхдагч юм аа. Солонгос амтыг танаа гэрт Eco Meat. Энэ хараа. за. Яг энэгээр нь чи нэг хоёул нэг амсаад үзсэн шин. Яг энэ жээлэгээр магаа нар яах юм бэ? Цэнхрийг яалтай. Цэнхрүү тий? Босноос ир хүмүүс дайч. Би тэгвэл ногооны яач. Өөч. 12% алкоголтой гэж шүү тийм ээ. Ер нь ах тэгээд юу юм блэ? Юу юм бэ гэж. Зовлон үзэж ингээд бас яасны хүний хувьд хэлэхэд байна шүү дээ. Ер нь ингээл одоо ингээд нэг үзэх цаг байна шүү дээ. Багасаал байгаа байхгүй. Анх хэлээд би чинь 530 минут лайв хийхэд 500 хүн үзээд байсан байх гэж шүү дээ. Ингээл ингээд хүний үзэлтийн тоо ингээд багасаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол нэг нэвтрүүлэг бол нэг цагаас ихтрэхлээр жоохон дэмшүүлэгчлэх гэдэг байхгүй. Тийм үү? Янз гоё. Айгуу гамтай байна. Тийм үү? Айгуу гамтай. Бид нар нэг хүүхд байх чи энэ л байсан шүү дээ. Хөршүүл наач байсан шүү. Тийм нэг 19 мэрс ч үлээ. Тэгээд нөгөө нэг 19-ний дараа чи юу гэж гарч ирлээ. 19 15-ын нэг нүмөө орооцсон юм чи юу лээ. Тийм нэг тийм хатаасан жимс шиг юм байдаг гэсэн тийм байдаг гэсэн. Тэгэл энэ нүмөө цэлцэгнүүр гэдэг нэг юм байдаг гэсэн. Энд чинь айгуу гоё юм байна. Наач одоо нэг тийм гоё алкоголтой тийм. Үгүй айгуу гоё мэдрэмж. Цэлцэгнүүр ч одоо нэг юм чихэр амттай онцгойлчиход байгаа шүү. Энэ бас айгуу гоё. Тийм үү. Одоо Бургныг бод хамаагүй янз юм хийж гинэгүй. Янз агшнэр. Тийм байна. Яа. За таны тааллаар бол хэдэ болъё. Тэгээд ер нь ах тэгээд гоё штэ. Тэгээд хэдүүлээ тэгээд бүх одоо яг ер нь бол бас тэгээд ахта баярлаа тийм ээ. Намайг үл тоодогч өдөө
огт мэдгүй хүмүүс өндөө байгаа шүү дээ. Яг хөө ингээд нэг мэддэг хүмүүс өндөө байгаа. Мэдгүй хүмүүс өндөө байгаа. Тэнгүүд чинь ах ингээд таны суугаар дамжаад намайг мэдгүй хүмүүс мэддэг болж байгаа байхгүй. Тэрэнд маш их баярлж байна. За гэлээ тийм. Тийм тэгэлгүй байл энэ чинь. Тэгээ ахтааг маш их баярлаа. Ахтаа нэгээр бас нэг зөвлөгөө шээ. Та тэр нэг сувд эрдэнэ нэг гаргаж ирж. Аль сувд эрдэнэ? Эхнэр чинь юу гэсэн үг юм? Натаа надгүй гараад ирсэн шүү дээ. гог мэднэ л дээ. Тийм. Та хулангаар алаач. Сувд эрдэнэ дарж иртчихэд байх юм нэрээс. За илүү тэгээд гоё хулгаад тэгвэл одоо нэвтрүүлгээ өндөрлөе доо. Чи ч одоо яг ингээд нөгөө нэг зөрчиггуудаа за яри за тэгж жагаад хоёулаа холбогдъё гэд яг нэг гудамжин таарсан юм шиг сүүлрүүгээ яг тэгээд явчихгүй чи би одоо тэгээд одоо ямар бариад ээлтэй биш хоёулаа Нөгөө аха юу лахгүй нэвтрүүлгээ өндөрлөе те. Түүч нөгөө таавал одхон штэ. Тийм ээ. Тэгэнгүүт чи ах юм байхгүй юу? Айгу зовлон үзэх магадaltaй байхгүй. Та бодлоо. Урд нь 1500 хүн үзүүл сууж ирсэн аа. Маргааш өдөр нь 5 хүн үзүүлвэл таны одоо ингэж хийсэн нэвтрүүлгийг заадаа 100, 200, 300, 500 тийм ээ. YouTube дээр үздэг байх л та би яг сайн яахгүй. Тэгжсэн чинь 1000 хүн үзэж чаажвал яг. Тэгвэл та ер нь их магадaltaй шүү. Баяраар орсон мэт энэ хүмүүс таг. Тэгчүүл та хямран тий. Гэх мэт чинь зүгээр жижиг сажиг зовлонгууд асар их байгаа штэ. Тэнгүүд чинь ингээд дүүний сошиал ертөнцид ингээд явсаар гад ойлгоцсон байхгүй. Одоо ер нь бол тэгэл сүүлийн үед бол нэг 30 секундээс минут 30 секундын хоорондох бичлэгнүүд л явж байна. Яг уу. Би бол тэрэн дээр хямрахгүй ягаад гэвэл энэ нэвтрүүлэг бол сард 4-5 удаа явдаг. Тэгээд тэгвэл юу вэ? Таныг жоох ярил. Та Та нэг татчих юм уу? Гэхдээ би энэ чинь амсаар даваад тавиад ингээд яваад л байна шүү дээ тий. Ах чи сансрыг биш юм уу та? Би 5 дугаар орол 40,200 хооронд л. Сансарт байсан гэдэг нь ямар ч үстэй тань. Сансарт байсан гэдэг нь манай таеквондогийн клуб сансрын 33 дугаар сургууль дээр байрладаг байсан. Тэгэл яг тэр чинь нөгөө үйлчлэгийн төвийн уртл 33 байж байгаа. Тэгээд тэнд манай клуб. Тэгээд би ерөөсөө тэр аваар л сансар аваар л бас л гүйжил өссөн. Баавар ахыг нэг ярьчээ да тийм ээ. За баавар яасан. Дижитал ээ. Аа. Одоо ярилцлаганд орох гэхлээр би бас бодлоо л дурчин бас тийм ээ юу ярих вэ? Нэг тийм асуух юм болов уу? Яах юм болов уу гэл юу гэж ярьдığım билээ энэ тэргээ бодож байгаа ш. Бас хүн чинь тийм ээ төлөвлөлөө ш. Бэлтгэлгүй юм гэж л Тэг бэлтгэлгүй байж болохгүй ш. Тий. Тэгээд бодоод байсан ч юусэн ярих юм болсон байдгүй. Юу гэсэн үг 5 цаг ярьдаг гэж байна уу? Одоо жишээлбэл энэ дижиталын баавар, хипхоп холбооны ерөнхийлөгч баавар. Барыг мэдгүй. Мэдгүй гинэ. Тэгж яриад байгаа ч одоо тийм ээ. Ерөөсөө ах нь ерөөсөө хүн амьтан зодж байгаагүй. Шударгаар яг ганц нэг болохгүй байгаа нөхдүүдэд шанаа өгч хэлгээ. Тэгж ярихаар ч одоо тэр Бусд нь яах юм бэ? би одоо юу ярих юм бэ? Гүдийл яага. Одоо та бодзоо юу? Одоо гоё хэдэл хотын жоохон гац хоёрын гоё ярил л да. Одоо ч яг нийгмийн чинь дийлэн хэсгээс нүгж орж ирсэн юм шүү дээ. Би ч гэсэн нүгж орж ирсэн ялгаа байхгүй. Гэтэ тэр нэг хотын гоё амьдралыг ерөөс марчаад байгаа байхгүй. Сабург артлын 9 дугаар гэж байгаа. Тэрнээс цам гарав гэж байгаа. Цам гараас дахиад чашаад 19-ийн буудал гэж байгаа. Хар өрний буудал. Тэгэнгүүт боддоо нэг буудал алгасаад тэр 9 дугаар байрнаас наашаага 19-ийн саксны шийд рүү тэр үед чинь саксны шийд ховор байлаа ш тах. Одоогийн шиг илбэг байгаагүй. Ганц байранда ганц саксны шийдтэй бол аз байхгүй хулгайч авчдаг нэг юм тийм үе шүү дээ тий. Тэгэхэд заяа за яг мэдээж хэрэг 8 9 дугаар байрны саксны шийдийг хийж авахгүй ш тэ. Павер айстам юу гараад байж байгаа ш тэ тий. Тэгээ үчихэд манай 19 дугаар нэг юу таахгүй саксны шийдтэй байхгүй. Тэнгүүд тэндээс павер наашаа гараад алхлаа гэхэд манай байрны хүүхдүүд бөмбөгөө хаяа орчдөг байсан гэ удаа та. Павер гэж иргээд үнэн ч ярьж бол хутаж ярьж болно шүү дээ. Одоогийн шиг утас байсан биш тийм ээ. Тийм л хүнд байсан нөхөр өөрийгөө одоо гац нэг шанаа өгч явсан гэж ярих гарч одоо надад ярих юмгүй болчиход байгаа байхгүй тийм. Гэгмэтчил яриул гоё юмнууд байна тийм. Манай тэр үеийн хотын амьд үнэхээр гоё байсан шүү. Өшид ховдынхныг яагаад үзээ ядаад энэ ховдынхан гэдэг байсан юм. Тэр ах яг жоохон муу санаа байсан шүү.
Овдынхноос уучлалтгүй. Одоо за тэр муухай юм ярих гэхэлэр одоо хамаагүй бас юм ярих гэхэлэр нөгөө газар руу явчих гэдэг болчихгүй юм. Гүй ахаа. Таныг юм ярихад ч юм уу хин хүн юм ярихад хүн тоохгүй шүү дээ. Би чинь бол яг тэр хүмүүсийн хараанд одоо яг өртсөн байж байгаа. Жил одоо энийг нэг алдаа гаргах юм бол энгийн шүүгээ байж байгаа юм чинь болохгүй байхгүй. Тэр бол зөвхөн сонгуулийн юм байсан шүү гэдэг л байна. За. Тийм. Яг гэхдээ мөнгө төрх авсан бас барьсан юм бол байхгүй шүү дээ. Зүгээр одоохондоо бол мөнгө аваагүй байна. Ер нь цаашдаа бас нэг угсаал энэ манай Монголын ард түмэн чинь тэгэл Баярат явж илаа хажуудалд нэг арай нэг жоохон мөнгөлөг гал хоёр явж илаа. Гал хоёртэй надад тиймстэй. Надад зантай харьцаад байна шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр чи одоо мөнгө авчдаг ч юм л гэж бодогдох юм. Яг бас нэг чадахгүй юм л та. Тэгээд сонгуулиар мөнгө төрг бол авсан юм бол байхгүй. Тэнд бас нэг жоохон өөрийн гэсэн ирэх шиг би бүгдөө холбоотой шүү дээ. Понцог гартын төвчээдсэн байхгүй. Тэнгөт нь понцог гарт чинь энэ бүх холбоог чинь сангуужүүл болж өгдөг. Тэгээ миний юмнуудыг дээрэмдэж аваад болж өгдөг. Тэгэл аргагүй өрхөнд л тэгэл тиймэрхүү сонгуул ховд чинь тэр Баруунтай аймагтай зүүн баг. Тэгжиж тэрнийг тэгээд хин нэгнээс захиалга авсан элдв ханган биш би зүгээр бүхэд хайртай даал бүхийг өөрчлөе гэсэн санаа тий. Тэр хардаа сая ийм юмтай болох чинь тэгэл үнээр дэлдэхгүй юм чи яах юм бэ хаа. Дэлдэхгүй шүү дээ. Үнэн мөд түнэн шүү дээ. Лайв чи одоо ингээл лайв хийжсэн ингээл тэгж шууд ингээл те оркод маркод гэл яг чинийхээр бүр яг үнэхээр сонгодог орк гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Орк гэж бол яг ясам дээр байхгүй л тайх. Харин байхгүй шүү дээ. Байхгүй. Тийм. Яах вэ? Хүний тавилын юм да. Гэдэж таага жахлах ч гоё гэсэн. Мар жахлах ч гоё гол дүр шүү дээ тийм ээ бас гоё дүр шүү дээ. Хинч ямар ч дүрд ирж болох л байсан байхгүй. Ташгүйгийн гал хоёр. Биш байж болно, мөн байж болно. Эргэлзээтэй байхгүй. Хинч тэрнийг сонгоогүй байхгүй. Тэгэхээр чин хинч ямар ч дүрж ирж болох байсан юм дээр азар та гал хоёр би Баярбаатар болчоод тэнд явах нэг ядарсан хүн тийм ээ. Хүн мэдээллээр нь шүү дээ. Тэнд хөргий бүр их дороос эхэлсэн тий. Би ч бол бас нэг секретайлээс эхэлчихлээ шүү дээ. Хойд авч жоохон удаг хүүхэнтэй байсан ч гэсэн тий. Тэгээ та бол одоо мундаг хүнийг тийм ээ. Хүүхд байлаа тий. Тэр бол сайрхсныг боломжтой тий. Тэгтэл бүр тэр дороос одоо цагаан чулуутын улаан чулуутын тий. Хогон дээрээс эхэлж байгаа хүүхд хичээгээд ямар амжилтанд хүрэх юм бэ? Мэдсэн сурснаар ш тахаа. Хэцүү байхгүй. Хөв тавилан байхгүй. Тэнгүүд азар нэг юм хөв тавилаа авчаад тэр хүмүүсийг орк гэнэ тэрийг доромжлох утгагүй. Тэгээ чи чинь тэгэл итгэв шүү дээ. Тэр чинь юм ойлгох гэдэг байхгүй. Тэр хүмүүсийг юм ойлгуулах гэдэг байхгүй. Тэгэхгүй одоо ингээд яг нэг манай улс төр ч юм уу элдонга манай инфлюенсер одоо одны танил урлаг соёлын тийм ээ хүмүүс шиг одоо ингээд магтаад ээж болно л доо. Тэр цагаан чулуутад ямархан амьдралтай тий улаан чулуутад ямархан амьдралтай байгаагаа тэр хүн ойлгохгүй шүү дээ. За цагаан чулуутын юм улаан чулуутын хавхан дээр нэг жоохон юм хам олно өдөрт 200-300 м олно. Тэгэл тэр 200-300 м-ээр талаар нь хөвгтэй юм авч гоё амьдарч байгаа шүү дээ хаа. Улаан чулуутын хогийнхан гэхлээр та хэм ядуу гэж хүмүүс гэж бодож байна уу? Жондорх юм бол өдөрт 5-10 сая төгрөг олно шүү. Хогон дотроос чи юм гарч ирнэ шүү. Тэгэнгүүт ч тэгэл хүн сурснаар авахгүй. Мэдснээр шүү дээ. Боловсруулсан шүү дээ. Тэр хүмүүсийг чи өдөөгч тэр хүмүүсийг за чи өдөрт за хамгийн багадаа хаа яг үнэнгээ хэлье. 200 сая төгрөг олно. Улаан чулуутын цагаан давааны хог дээр байж байгаа нөхдүүд өдөрт 200 сая төгрөг олно шүү дээ. Хамгийн муу. Тэгэл дээшээ нөгөө тэрэн зэн байгаа шүү дээ. Дээрээс нь татвар авдаг нөхдүүд байж байгаа шүү дээ. Олно шүү дээ. Сая 2 сая. Банк өдөрт шүү дээ. Хаа. Сард 30 сая төгрөг, жилд 300-400 сая төгрөг олно шүү дээ. Тэр хүмүүс чинь том хүмүүс л байхгүй.
Тэр нөхдүүд би ойлгох гэдэг. Чи шидстаа минь цагаан чулуутай охин дээр байж чи тийм шүү. Хил давдууж үзээгүй чи одоо томроод ахын биш шүү гэл. Тэр чи яг ингээд пал хийтэл хэлж байгаа байхгүй тий. Тэгээ нэг ганц нэг асуулт асууна. Чи тэрнийг мэдгүй энийг мэдгүй гэж асууж байгаа нөгөө чи мэдэхгүй шүү дээ. Яг үнэн гэлгээд цагаан даван дээр нэг хідэн 10 хүнийг маллаа л яж байгаа нөхөр л авахгүй да тий. Эднэрт л би ухаан хайрлал манай энэ чинжүүд байна, машины чинжүүд тий. Ингээ Японоос ингээ тий. Өөрсдөө ингэсэн. Ах том штэ хаа. Энэ 10 20 тэрбум штэ. Хамгийн бүр их ядуу гуйлах чинь change тэрбум шүү. Тэрбум штэ хаа. Асар их мөнгө штэ. Тэгэл тэд нар чинь ингээ байж яхад нь л Баярбатар ч орол хэлдэг байхгүй. Чи гүлэн мэн гээл. Гөө тэнгууд чинь тэр хүн нэрээ би чинь Японоос машин оруулж ирээд идэг амьдралдаа Япон явж үтсэн мөлөө. Зүг биз дээ хаа. Тий. Нэг ч баг рейнч орж үзээгүй те. Тэгтээ нэг амар мөнгөтэй Монголд байгаад байна шүү дээ. Эхлээд их үзээ ядна. Одоо бүгд миний фэнүүд. Одоо иргэд нэг яг гоо ингээд би хэрвээ ингээд нэг жоохон шантарсан байсан бол те айцсан байсан бол ингээд дарагчин л та. Ингээл миний зөв гээл те. Би бол агуу гээл ингээл дов давнд агуу хүмүүс л байх байсан байх л та. Тэнгуү чин би ингээд шантрахгүй тэмцээр алцаал явсаар хагаад ингээд яваад байна шүү дээ. Одоо нэг Баярбатарыг бас нэг өчир зүггүй нэг тийм гэж хэлж чадхаа болчиход байгаа байхгүй. Тэнгуүт чин нөгөө нөхдүүд чи өөрлөг харж байгаа. Үгүй нэг ганцудаа өөрөө Япон явж үзээгүй тий. Тэгээ яг машин тэрэг зараад асар их баяжсан хүмүүс байгаа шүү дээ. Яг энэ төрөөс төрсөн хүмүүсийн хажууд бол гуйлагч нь л та. Тэгтээ бол бас манийтэйгээ хажууд тийм үстэй. Хэцүү шүү дээ хаа. 10 тэрбум ч асар их мөнгө үстэй. Тэглгүй яах вэ? Тийм. Хамгийн дунд change 10 тэрбум шүү. Тэгээ нөгөө нөхдүүд ч ойлгоцсон. Эхэндээ болч та би агуу хүн байж хад энэ мөр намайг ажилчдын өмнө доош нь орууллаа. Тэгж сүүлрээ ойлгосон. Одоо өөртөө Япон яваад ойлгоод ингээд миний найз ста мөнгө төр ах уу гэл намайг ч ядраа. Мөнгөөр өгчих гээд штэ ах минь. Үнэнгээсээ. 100 тайгаа саян саятайгаа тий. 100 сая төгрөгтэй 100 сая төгрөгтэй. Ахуул гээд идэв штэ хаа. Би авч байгаа нэг ч авч байгаа штэ. Яг үнэнгээсээ. Ахуул сонгол Монголд ганц нэг явцсан уу? Гайгүй юу? сонгуулаар би явна штэ. Яалаа ер нь мэдхгүй ч явлаа. Тэгтээ гоо явна штэ хаа. Хамааг ер нь их тэгш юм зарагдсан мэрэгцэн гэж хүмүүс их яриад байдгүй. Гоо зөв маалж байгаа шахаа. Ер нь зүгээр зөв та хүн дөр болгож болох. Тийм л дээ. Тийм энэ бас та нэвтрүүлэг хийж байгаа юм штэ. Яг гоо энэ хардаагчны хувьд бол юм зөндөл хийн штэ. Тэрнээс биш яг нөгөө нэг одоо дэмжигч маягтайгаар ингээл гал хоёр ингээл гарч ирээл ингээл хин нэг дэмжээл явсан тим юм бол байхгүй хаа. Тий ах дүүд ч юм бол мөнгө төр яах болж байгаа юм чинь хаа. Өдөрт нэг лавшаа өглөөд нэг оройд нэг лавшаа нэг лавшаа өглөөд нэг за нэг 2 зүсэн талах. Яг гоо та бидний үеийг одоо ойлгохгүй л те. Байх юм бол нэлийн гайгүй хайлт ордог байсан шүү дээ. Тий. Яг тэр амьдралд амьдраад исэн хүн өнөөдөр заавал авилга авч амьдрах шаардлага байна уу? Гэдэг чи хэрэглээд байгаа. Яг та бол нэртэй жүжигчний хүүхд гайг өнгөрцөл байгаа л та. Тий? Үгүй дашгүй ах мах чинь амар хүмүүс байсан шүү дээ. Одоо л энэ хүмүүс мэдэхгүй байна. Тааст харахгүй лаа. Боли. Дуусгая. За манайгаа баярлаа. Бурхны хүү Баярбатар байлаа. За. Дашгүйгийн гал хоёр байлаа. Хамгийн сайхан бүрсэн. Хамгийн гол нь танд би гоё үнэлэгдэж байгаа юм. Төвчээстэй удаан шантралгүй доромжлуулаад атархуулаад тийм ээ галаа болчихсоо гэл тий. Байж байгаа шүү дээ. Байж л байгаа шүү дээ. Байж байгаа шүү дээ. Галаа пиццаа болчихсоо гэл тий. Одоо пэвс гэж аас амг хэлж байгаа юм. Сайс гиндэ хэлчихсэн шүү. Тийм ээ ах гоё тий. Тэгэл тэр дундаараас ингээ өдөө зэрэгтэй гарч ирнэ гэдэг чинь айгуу гоё байхгүй. Амжилт хүсье. Та олон нэг ингээд өгөөч. Малинаш чаагаач. Гэхдээ муухай сонсогдож чинь магадгүй. Холон молон чинь одоо манай нөгөө нэг холон бод чинь байгаа шүү бас нэг тий. Баашаа. Тийм тэдэн битэр чи одоо бидний үед одоо исэн шүү дээ. Тэгээд ингээл отоогийн бацаанаар мэтгий болчиход байгаа байхгүй. Тэгээ нэгс анхаан гараар миний хаартай шүү. За
За гэлээ. Гомдож модож барьжсэн уушлаарай тий. Хизээ намайг гомдооц явуулаа. Тэгэл яг бас хүн чинь шалахгүй юмс гомдчих тийм билээ. Нэр тийм билий. Тийм ээ. Би нэг яг ингээд ярилцсан байхгүй юу? Одоо жишээ нь хоёулаа ингээд ярилцж хахад хин нэгэн гомдсон ч байхыг үгүйсэхгүй. Тийм шүү дээ. Би нөгөө нэг өнөрөөг тэр нөгөө нэг бас хэцүү нэртэд байхад нь шинээтэй ярьслах хийгээд сэтгүүл шинээтэй ярьслах хийчихгүй юу? Тий. Тэгсэн чинь шинээ одоо би одоо энэ зочны юу ярихыг ямар удирдах юм биш тий биш. Зочин л өөрөө орж ирэл ярьж байгаа юм чи. Тэр нөгөө нэг өнөрөөг л нэлээд л муулцсан л байлээ. Тэр нэвтрүүлэг дээр мэдхгүй. Тэгсэн чи би дараа нь өнөөдөр яасан чи өнөрөө надад гомдсон байсан. Би танд гомдсон гэдэг. Тэгээ би одоо зочны юу ярихыг тааш өгш уушлаа. Тийм шүү дээ. Тэгээ гомдчихвоо манайхаа. Тэгээ мэдээг байхад битээ гомдчихоо. Гайгүй л байгаасан бурхан. Мэдээг байхад битээ гомдчихоо. Би өнөрөө надад гомдсон. Би сонготын мэдээгүй явж хагаад сүулт сонссон байхгүй юу? Гомдсон мэдчлээ ах минь мянган юм байна. Тий харин. Одоо тэгээ жалмаа битээ гомдоорой хөөе. Гүг. Энэ үнийг ярьсан яриа шүү. Наач яах вэ? Наач угаас ойлгож. Ийм байхгүй яах. Зүгээр нэг хүний тухай ярин заяа. Аа. Тэнгүүд өөрийг нь ярьж ийн гэж боддөг юм билээ. Айгуу тийм хүн амар өөрлөгөө наамтгай. Гүү одоо та боддоо 500 мянган хүн үзлээ. За сая хүн үзлээ. Тэн дотроос одоо тэр хинч мэдэхгүй нөхрийг би одоо тэр сошиалор яриа сууж ийн гэж байх. Тэгтэл намайг ярьсан гэдэг байгаа. Үгүй чамаг тэгж байгаа байсан. Тэнгүүд тэгж хүлээж авдаг юм билээ. Амар тэнэг. Тэгэхээр чи юу гэх вэ? Гүй би биш шүү дээ. Гүй тийм балаа юм гэж байхгүй. Хохир гэж байгаа. За баярлалаа. Ой, тэгтээ энэ ямар сонир нэвтрүүлэг болчихоо те. Яг ингээд дуусч байгаа юм шиг басна дахиад. Тэгснэ за баяртай гэснэ дахиад хэсэг ярьж яснаа. Яг дуусч байгаа юм шиг басна дахиад. За одоо чигнээс дуусгая. Манай хүүчлэн боддгоо штэ хаа. За. Тий. Манай галаар ах байна тийм ээ. Одоо нэг одоо хинтээч зүүрлэмээр юм дээ. Ташгүй агсан нөгөө партнер нь юм блэ? Жаях уу? Тийм. Жажууд орж байгаа. Тийм, жажууд орж байгаа. Хоёр ч юм бол тухайн үедээ л үгүй яг одоо ингээ хүүхдүүд бол ойлгохгүй л дээ. Тий тарихгүй юм чи. Одоо ингээл Баярбатар гарч ирэл хүн инээлгч чинь галаах гарч ирэл хүн инээлгч чинь хүн бол хүн инээлгч шүү дээ. Тэр үед ерөөсө хүн инээлгдэг 4 5 хүн байсан байхгүй. За Бацахгүй байна. Тий. Бацаах байна. Бацаах байна. За хэн байна? Манай нэг гоолтай чинь хэн лээ? Цэрэнбаа мөгч. Биш. Тий Бацөх ах хоёр тааж. Би яж байгаа ядраа марч. Туягч байна тий. Чамжилуугаа байна тийм. Тий. Тэгэл өмнөх үеийнх нь 2 хүн билээ байсан байхгүй да. Одоо Латифгүй анх ганц хүн байжгаад. Тий. Одоо танаа аав ээж 2 биш танаа аав нөгөө хин Жаяах 2 болоод ингээ нийлээ 3 болчих штэ. Араас нь 4 хүн гарч ирээд ингээ 7 болж штэ. Анхны 7-г нэг. Тэгэл тийм хүний хүүхэд болж төрнө гэдэг чинь маш их өндөр аз шүү дээ ах минь аз. Бурхны хүү таны оронд төрсөн бол яах вэ? Эвгүүц. Тэгэхээр тэрийг бас тий. Тэгээд холомч одоо бидний үеийн амар бид нар ч фэн шүү дээ. Танаа ихнэр холон байна, хин байна. Нөгөө холон байна тий. Тэгэл ингээл гүг тэр чин таны ерөөлтөйгийн шинж. Үр бүх аав ээж удам судар чин зөв явсны шинж баг. Энэ их хувь тавилан төрнө гэдэг чинь. Гүг та хинтээ чамд сууж болно шүү дээ. Тийм үстэй. Тий. Холонтой суудсан шүү дээ. Тэгээ одоо хүн болгон чи шүсээ гошүүлжилт байсан шүү дээ. Нуух юм байхгүй тийм үстэй. Холонтой танилцах юмсан уцыг олох юмсан. Бидний үед ч одоо тийм үстэй. Тийм үстэй. Тэгжсэн тэгэл ташгаахыг бол тэгэл бурхан шүү дээ. Тийм үстэй. Бид нэр одоо гоё байсан шүү дээ. Одоо бацаа нар ойлгохгүй л дээ. Тэгэл энэ хувь тавилан тэгээд гоё авч явж гин. Баярлалаа. Тий. Ахтаа баярлалаа. Тэгээд энэ том нэвтрүүлэгт оруулж өгсөнд маш баярлалаа. Үнэхээр гоё болсон байна. Урчинжингөө нэрвтэж хонлоо тий. 7 цаг дуслаа. Үгүй ах янз янзын бодогдсон юм. Уурч хүрээд ах шиг. Уурч ах зодтолт хүн барилт хүн байхгүй. Очоод нэг хүнтэй зодтолч мөрж биш. Үгүй тэгдэг юм байна. Тэгээд гоё байна. Тэгээд ахтаа амжилт хүсье. За гэлээ. 20 30 жил яваарай. Зэмүн цаашаа. Баярлалаа. Тийм гоё шүү. Гоё шүү. За энэ минь бол зүгээр нөгөө эмоц шүү. Түнс шүү. Анхыгаа хүндэтгэж. Одоо ч бас нөгөө нэг
бид нар ч одоо нэг ёс дурамтай өссөн болохоор одоо 90-ад оны ч юм уу шүү. Одоо 90-ад оныг орхи 2000-ад оны хүүхэд чинь намайг хөшөө гэдэг. Бид нар зөгчөөд амьдэрж ш таха. Тэгээд хөгшөөлгөө яваад тийм хөгчөөлгээд явж ш. Одоо тэгээ анхандаа бол ерөөсөө Уцаал гэх. тий одгүй бид нар ч одоо дигдэр хамтаа 84 оных байх юм бол би тэгэл ахаал байсан шүү дээ. Одоо би тантай жишээлбэл тантай би ярилцлага хийж байгаа хүмүүсийг харсан л да. Манай амраа байна. Өөр чи хин байцлагтаа марчиж хөгшөөн гээл байгаа. Би таныг одоо бас нэг царайж ус. Одоо ингээд бит хоёрыг нэг харуулаад тааргүй байна уу? Алуу наашлаадах та. За. Одоо овр моврын хөвд ч юм уу би хааны хөвд ингээ харъя да монголчуудаа. Гэхдээ би хөгшөөн гэвэл хангалттай Тий, хоёул ч нэг л үе шүү дээ ер нь. Боломж шүү дээ тийм үү? Тий, нэг л үе юм чи. Галаа хөгшөө юм шүү дээ. Амьдрал юм байд шүү дээ. Тий. 5 насны зөрөө бол тийм шүү дээ. Сүг байхгүй. Тэмээ тийм тий. Чадахгүй шүү дээ. Тий. Би одоо миний том ах надаас 5 ах л та 75 оны залуу. Тэгэл би авсал анх нөгөө жоох хүүхэд чинь дандаа чийл гэдэг байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ ахта цэдэггүй нөгөө ахта нэг 2 зодуулаад таал болсон л доо. Гүгүү тэгэл энэ ер нь бол тийм шүү л гэдгийг л ойлгох гэж байна. За үг болт зүгээр алтлаа. Хайртай шүү. Гүгүү нэг сансныг бодоод ус гайгүй яах. Тэгтээ харин амар зөв юм шүү. Яг ингээд хүнийг ингээд байраа. Гүгүү сансныг бодоод бас гайгүй яах. Өөр чин нөгөө нойргоо оноо дээрэс нь нөгөө салхи малхин зөхүүлээ тий. Тэгээд өстө тийм орж ирснээ бодоход чи фүү үлээ. Алаа ичлээ. Хайртай шүү. Дүүнэстэй энэ нэвтрүүлгийн арталтай байж байгаа бас дүүнэр тий. Хэцүү ш тахаа. Нэвтрүүлэг би чи хийх гэж үзээ бараагүй штэ. 4 дугаар яваад дампуурсан. Тий. Яг гоо дампуурах ч гэж ихэд хаашаа мөнгө нь байсан л та. Тийм ээ. Бол чадахгүй юм билээ. Хүний хэмжээ хүрхгүй юм билээ. Хэмжээ. Та тэгэхээр бас хэмжээгээр илүү байгаад шүү дээ, тийм ээ? Зүг. За гат. За шууд дуусгая. За хайртай. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж идэх бол ээжтэй л маш их байлж удаа одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг. Яа чи би юуны сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энийг нэг төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.